Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Радио 104.5 гээд кириллээр бичээрэй. Тэгхийн болвол яг одоо дүрстэйгээр танд хүрч байгаа. Мэдээж 104.5, 84.5 дээр долгионод харуулсан сонсогч танд баярлалаа. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. За шинэ 7 хоногийн мэд хүргэе. Шинэ 7 хоногийн мэд хүргэе. За Сайхан амарсан уу? ингээд зуны нэгэн сайхан нартай дэлгэр те. Одоо 100 дөнгөж эхэлж штэ. Тийш дээ. Тэрний шинэ 7 хоногийн мэд хүргье. Оо тийм. Хагасанаас 100 хэллээ штэ. Тэг ер нь бол 100 эхэлчлээ. Хагасанаас 100 ихэлснийг мэдрээд эн чин бас ямар аятайхан юм бэ гэж бас хүн чин боддtiin байна. Тэгэнгүүт бас болоогүй. Өнөөдөр өчтөр чинь нэлээд халуун байлаа штэ. Нэлээд халуун байчингуу за өнөөдөр чин өчтөрөөс илүү градус нь дээшээ байгаа. Тэгэхээр жоохон нэмгэн хувцлах ёстой юм байна гэж бодсон боловч гэрээсээ гарчаад буцаж ороод Дотор өмдөө өмсөд гэж. дотор өмдөө өмсчөөд гарч шууд боловчтой шатахгүй. Одоо яах вэ? Насны онцлог юм Гүй. даа. Зүгээр л нөгөө энэ эрс тэрс цагаагаарта ерөөсөө итгэж өгөхгүй байгаа байхгүй юу? Манай цагаагаар чинь бас их худалч штэ. Маргааш дулаар нь гэжсэн хүүтэн болоод маргааш хүүтэрнэ гэжсэн дулаараал айгу сонин штэ. Гэхдээ яг ингэсэн ш нөө. Манай хүүд гисэн ш нөө. Гэхдээ энэ юу яагаад байгаа юм шүү гэ те. Монголд ингээд бүр амар халахгүй байгаад байгаа юм те. За. Бас цаанаасаа ингээд юм гоё. Ингээд бурхан туслаад байгаа юм шүү гэ тэгж байгаа байхгүй. Гэтэ бас халуул чангал юм байлээ. Халуул- Өчтөр дөнгөж 22 градустай байхад пааста чанга хэлээ шүү. Тий халуул хэцүү штэ гээл тэгж л. Би бас өчтөр мэдэрсэлтэй. Нэг амралтын газар очиод нэг зугаалган дээр очив. Тэгсэн чинь бүр амар халуу. Бид нар нэг жоохон сэрүүгэндээ дасчихжээ. Жоохон үүл мүлтэд жоохон дасцсан юм яац. Жоохон нар гарангуй шатаж өгч гээд. Тий ер нь Харин тийм тиймэрхүү. юм. Яг тиймэрхүү л юм болоод байлээ. За ингээд өглөөг хамтдаа бүгдэж байгаа эрхэм сонсогчдод бүгдэнд нь баярлалаа. За сэрээгүй байгаа нэгнээ сэрээд яг одоо меншн даавалгаанда нэгдэрээ хин нэг сэрээгээрээ тэгээ бидэнтэй хамтдаа одоо бол шууд ятам сүрэн туяа болон мөнхөө маань өглөөний мэндэ гэж орж ирсэн байх шүү. За зүрхэн даавалгаа болон меншн даавалгаанда нэгдэх мартуу зай яг одоо бол унтж байгаа нэгээ сэрээгээд өглөөг хамтдаа угтахад бэлэн болсон байна. Энэ 7 хоног зарим хүний хувьд ажлын сүүлийн 7 хоног байх. Амралтаа авах гээд. Амралтаа авах гад. Өө за. Зарим хүний хувьд ажилдаа орж ирж байгаа 7 хоног байх. Битэр хувьдөө те. Өөр нэг зарим хүмүүс. Өөр юм ярьж тий. Тэгээд тэгэхээр заримийнх нь хувьд бол зөрөөд сэрж байгаа өглөө сэрж нэвтрүүлгээ сонсох боломжтой болол зарим хүнийхэн хувьд бүр тэр чигээрээ унтаад амралтаа өнгөрүүлдэг өдрүүд нь бол эхэлж байгаа гэж хэлж байгаа аахгүй юу? Тэгээ удахгүй манай байгууллагын хувьд ч гэсэндээ заримийнх нь хувьд тийм өдрүүд болсон, заримийнх нь хувьд ажилд нь эхэлж байгаа өдрүүд болсон шүү дээ. Тийм муухай нэг юм хүүтэн өдрүүдээр те. Амарч Амра күрдэх мөрдөхтэй одоо голын хэрэг одоо далайн хэрэг дээр явж гэж юу авах вэ те. Тийм аялал хийж байгаад ирж байгаа хүмүүс байна. Одоо тэгээд яг гой 100 болонгод одоо явах гэж байгаа хүмүүс те. Одоо би сая л ойлголоо шүү те. Одоо л ойлгож байна. За. Тэгээд өчигдөр болол нэлээд л ачаалтай. Өчигдөр гэлтгүй 5 өдрөөс хойш нэлээд ачаалтай байсан баг те очрыг хувьд. Тий би ч нэг энэ 100 нөгөө нэлээ юу ягаад төлөвлөсөн яг юм нэг зуны хөтөлтийн ажлууд байсан аахгүй байгууллагуудын зугаалган гэдэг. Тэрний яг өчигдрийнх яг сүүл мушгиж байгаа аахгүй. Одоо ганцхан юм хоёр дахьд ганцхан юм үлдсэн. Тэр яг зөвхөн нэг манай нэг баяраа дүүч нэг дарахны 12-ийн 6 гэдэг ангийнхан. Оо нэр тэр 490 лайк хүрвэл бүгдийн даана гэдэг л гэсэн. 390 490 лайк 1000 лайк гэхгүй. За. Тэгээ нөгөөдөл нь хүрсэн. Тэгээ нөгөөдөл чи ажил мажил тэгээ 2 өрөө байрны мөнгөөр хонхны хоёрыг 5 өдөр те зугаалга мугаалга бүх юмыг даагаад бүгднийг ингээд
явж байгаа ш. Тэгээ бид нар комедианууд бид нар одоо ах дүүнэр нь те очиж одоо тэнд нь хөдөлж өг ээлжээр хөтлж одоо байгаа юм. төлбөргүй хөдөлж өгөх те комеди ярьж өгөх хөгжөөж өгөх мөх гэдэг ажлуудаа явна гэсэн. Хіднээс эхлэн хизээ гинэ. За сая өнөө өглөө баяраа ер нь яг нэг surprise автобус нь байгаа даа. Зөвхөн тэднэрт зориулсан юм банер гадантал мадантлын баг будсан юм шиг юм наацсан зэ. Харин тийм гэдээсэн шүү дээ. Бүр хамгаалалтын компанитай гэрээ байгуулсан гэж. Тэр автобусаа ерөнхийдөө хөлөглөөд өнөө өглөө нөгөө хүүхдүүдэд авах гээд дархан руу явцгаацсан. Тэгээ өнөөдөр ирнэ. Өнөөдөр ирээд ороо комеди дээр нөгөө зөвхөн нэмэх 16 те. Одоо яг тэр насныхан зориулсан комеди тоглолт болох юм. Тэрэн дээр нь очиж ер нь бол бид нэр ярьж туслана. Маргааш бас нэг очиж яг тэр нэг одоо бүү тэр тансаглах юм биш шүү дээ. Өнөөдрөөс эхэлж байгаа гэсэн юм байна. Тийм аялна. Одоо очиж бүр автобусаар очиж авах гэж шүү дээ. За. Одоо рил янз янзын бичлэгүүд нь бол засагдтал ах. Харин тех ах те. Тэр анги бол азтай анги байна. Тийм байна. Энэ 7 хоногийн хувьд гэх юм бол яа харахгүй дархны 12-ийн 12-ын 6 ангийн 7 хоног болж өнгөрөх нь шүү дээ. Рилээр намсгалах нь шүү дээ. Тий, өнөөдрөөс эхлээл 5 дахь хүртэл явж шүү дээ. Тэгээ ер нь нэлээд олон хүний хүлээлттэй байсан. Яа харахгүй. Тэгээд яг тэх болоо ингэх болоо. Гэтэ бүр 5 хоног гэхэр чинь бүр тэгээ намаач тэгс 2 дахь өдөр та нэг 2 цагаас очиод юу нөө чонжон болдгийн тэнд нэг нислэг центр гэж байдаг юм шүү дээ. За. Бүр нислэг тэр хийж мэн өө 5 өдөр. Йоо. Хоёр өрөө байрны одоо авах мөнгөөр буцаад би бараг л 12-ийн 6. Харин тий. Тэг яг тэр нөгөө анх яг нөгөө амлцсан л да. Яг олны өмнө амлчихгүй. Ер нь яг олны өмнө гэхгүй ер нь тэр үл яг олны өмнө амлаад тэгээд баяраа хийж өгнө гэж хэлсэн 490,000 к өрөөлтэй. Тэгээд хурчингууд нэг хийж өгж байгаа. Гэтэ яг ер нь цаадах чинь цаагаараа юугүй хүн олны өмнө биш байсан ч гэсэн амлалтандаа хүрдэг гайгүй залуу шүү дээ. Тэрийг юу амар айжхан хэлнэ. Гайгүй залуу шүү дээ тийм ээ. Ер нь бол гэтээ яах аргагүй хүүхдүүдийн хувьд ингээд дурсамж бүтээж байгаа нь дурсамж ингээд бүтээж өгч байгаад нь бүр өмнөөс нь чин сэтгэлээ талархаж байна. Тэгээ Монголд бол яг 12-ын 6-гийн талаар мдээгүй хүн гэж бараг байхгүй байх. Тухайн религ нь үзээд бүгд л за ингээд баяраа гоё тэмдэглэжээсэ гэд лайк дарж исэн, реакшн үзүүлж исэн, шеэр хийж исэн, бусдад түгээж исэн хүмүүс байгаа л гэж бодож байна. Энэ дор хүртэл ёстой азтай хүүхдүүд шүү гэд ингээ бичиж явах жишээ нэ байна л та. Наадах чи би дараа нь ярих гэсэн юм байна. Болио нэг буцаагаад байна штэ. Өөрөө яриа гаргаж ирчих. Тэгээ хамгийн гол нь 10 жилийн дурсамж гэдэг чинь хизээж мартагдахгүй гайхамшигтай хорон мөч байдаг. Тэгээ тэр мөчийг бол мөхөлж өгж байгаад нь маш их баярлалаа. Харин тий одоо тэр хүүхдүүд чинь ялангуяа одоо ер нь тэгэл доорож нэг 40 50 хүүхэд байгаа штэ. 30 40 хүүхэд л 30 гаруй 40 хүүхэд л юу гэлээ. Тэгээд тэр хүүхдүүд чинь тэгэл удахгүй том болно. Тэр дундаас бас олон алдартай, амжилттай тий. Тэгээ магадгүй буцаад эргээд талархах байхаа. Би зөв тэгж бодож байна тий. Тийм штэ. Дурсамж гой дурсамж үлдээж амж. Миний энэ үс яатсан юм бэ? Тий. Би бол тэгэхээр өнгөрсөн 7 хоногт нэлээ яг одоо ингээд баярын тэр юунд оролцоод тэгэл дуусч байгаа. Тэгээ төлөвлөсөн яг ажлууд яг энэ 7 хоногийн амралтын өдрүүдээр таарчиж байгаа байхгүй 5 дахь хагасаа бүтэнсэ ингээ өчтөр баг гэртээ 2 цаг тэрэлжээс наашны хэрэгүүд яж яхад нөө хуур мюзикл фестивал болоод байгаа шүү дээ энэ гачууртад. За. Тэгэнгүүт түгж наашнаа оронгууд түгжрэл ихтэй. Тэгэл явсараа гал нэг 2 гэж ирж унтал. Тэгэл байж ин да нэг юм. Одоо яг сэрүүн байна уу яагаад вэ те нэг юм хөл сэрүүн унтаа 2-ын дунд ах шиг. За ямар ч гэсэн ажлаад нь бүтэмжтэй байгаа 6 сараа сайхан шовтлох гэж хахад баярлаг хүргэе. Очроод. Тийм ээ. Юугаа шовтлох гэж хахад гинэ? Ажлуудаа сайхан бүтээгээд 6 сараа сайхан шовтлох гэж хагаад баяр үргье гэж. Чи наа үг мөгийн дахиж давтаж бүтээ хэлэхгүй би одоо яг нэг хагас сэрэлттэй байгаа учраас нэг юм дутуу ойлгоод шүү юу шутлах гээд байна өдрийг. За тэгвэл 6 сараа шутлах гэж байгаа шүү. Алтан шиг өсөх юм шинэ 7 хоногийн мэндэ гэсэн байна. Шинэ 7 хоногийн мэндэ баасан гарагтаас бэлгээ эзэндээ намаа явуулсан байгаа. Мундаг залуу шүү гэсэн байна. Яасан гэсэн бэ гинэ. Нойко бас яг дахин хэлэхгүй бол нэлээд зөвхөн баг шиг байна. Дутуус ирсэн баха тий. Тэгээ play time орох гэж байгаа юм гинэ. Тэгээд энэ 7 хоногийн бас нэг ажил давах ажил ч нөө манай бид нар ч нэг юм play time-д юм артистийн урилгууд өгөх байхгүй. Play time хизээ. Одоо энэ 7 хоног гэхгүй энэ 7 хоног. Оо тийм үү. Энэ 7 хоног одоо тэгэл 3 дахь 4 дахь 5 дахь хагасаа ингээд юм 4 өдөр болно шүү дээ. За. Тэгээ би яг хамгийн амжихгүйгээд ажил ихтэй учраас хамгийн сүүлийн хагасаа өдөр нь очиё гэд хэлсэн байгаа. Очиж яваад. Тайзнахч би ч бас нэг юм хөгжим сонсохлоор энэ толгой тарих ингээд оргиод идэг болчих. Ямар хэцүү юм бэ? Янз бүрийн жаг хөгжим сонсохоор
толгой таригт оргиод идэг болчих. Яа на ямар яг за сүүлийнх нь өдөр очие гэл те. Ялчгүй аргагүй нас. За ингээд толгой тархинд дөргсөн ч гэсэндээ бит хоёрыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр яг энэ цаг үчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань танд хүрч байна. Өнөөдрийн хүрэх болонгууд гэвэл мэдээж 7 хоногийн хамгийн ихэнд хүрдэг баярлалаа өчигдөр минь анхаар мотор гэсэн болонгууд танд хүрэх болно. Ингээд ихний болно руугаа орох гэж байна. Та бүхэн 99 86 10 45 дугаарыг мартаж болохгүй томодохгүй эргээд уулзцгаая. Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу, Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь. Баярлалаа өчигдөр минь. За яг одоо та бүхэндээ баярлалаа өчтөр минь болон эхлэхэд бэлэн болсон байна. Мэдээж бид нар магадгүй өчтөр уржигдэр ер нь өнгөрсөнд болсон тэр зүйлүүдээсээ тийм ээ. Одоо ер нь зүйлүүдээ олж хардаг ийм хандлагад хамтдаа гоё суралцах юм зорилготой байгаа. Мэдээж өнгөрсний алдаа бас оноо аль альнаас нь бид нар ер нь бол ирээдүйдээ суралцаад хэрэгжүүлж амьдрах боломжтой. Яг тийм учраас энэ айгүй гоё болон байгаа. Тэгэхээр манай сонсогчд минь гоё өнөөдөр бас гоё идэвхтэй оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээд яг өнгөрсөнд болсон. Заавал яг өчтөр биш байж болно шүү дээ, тийм ээ. За уржтэр байж болно. Магадгүй өнгөрсөн 7 хоногт байж болно. Таны амьдралд бас юу тохиолдваа, юу сурваа, тий. Яг ингээ хүн яг практик яг бодит амьдралаасаа сурсан зүйлээ хуваалцах нь амар гоё. Сэтгэлд ян гэдээ ороо явчихдаг байхгүй. Тархинд тас гэж кодлогдол тий. Тэгээ би үзгээрээ чус гэж бичээл тий. Тэнчэнээс одоо дан хийдэл манай заяа яриа л гээл. Дандаа ерөөсөө ян хийдэл холбоотой байх юм дээ шүү дээ, тэр бүгд. Ноёко маань би бас очиж ажилланаа сэтгэл зүйн буланд нь очоорой гэж биш очроо. Зөв байна очроо гэнэ бас тэ дээдэлт нь. Зомби гэж. Тийм үү. Би араа имийг дандаа эрэг талаас нь уншдаг хүн байна. Зомби очроо. Одоо тэгэхээр манай сонсогчид харж байгаа үстэй битэрийн хэн нь юмыг эрэг талаас нь харж байна. Хэн нь сөрөг талаас нь харж. Зомбигээ бичсэн байна. Зөв байл гэж штэ. Балараад байгаа ч дээ. Юу гэж байгаа юм чинь зомби гэж. Ер нь яг вилээ тайм дээр би хэн сэтгэл зүй юу очих юм бол би хагасааныхны өдөр очих хайгуу завгүй учраас очоод юу яана. Тааралд бол таар. Яах вэ? Тэрэн дээр тэгээд юм үнгүй эмчилгээ хийх юм уу? Яах юм? Тэгээ хажууд аваа явна шүү дээ. Үнгүй тэгж авч явах юм. Хажуудаа бүр юм нэг баах юм цагаан хувцастай эмчтэр ээжүүл яана. Барин юм гар марын үлдэг юм цам цаанаа үлгэцтэй. Гэхдээ хөрх хамтын ядаргаанд орсон учраас ядаргааг нь тайлах гээд бас аваа явж болно шүү дээ. Эднийх чинь бас нөгөө хэвтэн эмчлүүлэх тасагтай юм болох. Тийм үү. Тийм шүү дээ. Би нөгөө шууд л юу ячиж гэж бодоцох. Нөгөө би нөгөө өөрийгөө сая дутуу үлчлээ. Эркагийн төвчөнд үлчлээ. За наран жаргал пэрэнлээ маань сайхан өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Сайхан өглөөний мэндэ. Тэгээд өглөөг өгтөж яагаад баярлаа. Баярлалаа өчигдөр минь болон маань хүрч байна. Та бүхэн баярлалаа өчигдөр минь болондаас ярихыг хүсэж байгаа. Нөгөө өчигдөр болсон онцгой зөвлөдөөс бидэнтэй хуваалцаасаа гэж бодож байна. Өчигдөр болсон онцгой зөвлөд бол өчнөө олноороо байгаа. Өчнөө олуулаараа байгаа. Та харин олж чадах тэр таны мэлми нээлттэй байв үгүй юу л гэдэг. Амар дарк орж байгаа дээ. Ер нь өчигдөр уржигдөр тийм ээ. Маш олон зүйл болдог. Тэ тэндээ сурах юм байгаа. Бас харах юм байгаа. Гэтэ гол нь байхгүй гэж ярьдаг хүмүүс байхгүй та биш. Олж харах мэлми нэгдэггүй гэдэг юм бол гэсэн үг. Тэр нь инээд нь ямар өчтэй бэ? Надад зүгээр инээдтэй санагдаад байна шүү дээ. За би юу яа? Өчигдөр харсан зүйлээ яри заяа. За өчигдөр харсан зүйл гэх юм бол манай найруулагч би түрүүн танд явуулсан зургийг ингээд оруулаад өгөөрэй. Энэ болохоор хүний пост байхгүй юу? За энэ зургийг хараад Роналдо гэж шүү дээ. Тавагд орж сугар гэдэг хүний постн дээр зарим хүмүүс авраг болдог, зарим нь домог болдог. Харин цөөхөн хүн нь л бүхэл бүтэн үеийн хүүхдүүдэд мөрөөдөх зориг өгдөгөө. Роналдо бол тэдний нэгэ гэд ингээд яг 21 цагийн өмнө постлсан пост байна л да. Тэгээ үүний доор нь бол мэдээж маш олон хүмүүс комент бичиж байгаа юм. Би тэгээд энэ комент бичсэн хүмүүсээс гадна зүгээр эднэрийг хараад эхлээд би Монгол гэж бодог байхгүй зургийг харчаад. Тэгээ ингээд гүйлгээл ингээд явж исэн чинь Монгол хэдий. Тэгээ эднэр өөрөө ингээд асар дотор хүүхдүүд хөл бөмбөгийн тоглолт үзэж сууж байгаа. Талбай дээр юу? Гүй энэ талбай дээр бишэлэн ер нь бол хаасайгүй асар байгаа штэ энэ асар. Чи тэр яг тэр нэг гоё чухал үг хэлсэн тэр юу гэлээ нэг домог
Ямар хүмүүс нь домог гэлээ сая? За зарим хүмүүс нь Домог. авраг болдог. Зарим хүмүүс нь зарим нь домог болдог. Харин цөөхөн хүн л бүхэл бүтэн үеийн хүүхдүүдэд мөрөөдөх зориг өгдөгөө гинэ. наа чи бас их юм гоё үгүй шүү. Аа. Хүн өөрөө эсвэл ингээд авраг болж болно, эсвэл зарим нь өөрөө домог болохын төлөө явж болно. Эсвэл зарим хүмүүс нь ирээдүй болсон өөрсдийнхөө дараачийн хойч үедээ те юуг нь мөрөөдлийн зааж өгдөг гэсэн утгатай те. Авраг болж байна, гоё яана болж байна. Бүр авраг хүмүүст нь цаашаа бүр домог болж штэ. Тухайн улсынхаа өөрийн хаан эдийн те юу эдийн домог болж байна. За харин цөөхөн хүн л бүхэл бүтэн үеийг цаашаа ингээд бүр мөрөөдөлтэй болоход нь зориг тэнхээ өгдөг гэж байгаа байхгүй. Гэтэ одоо энэ гоё одоо энэ асар бэлдээд энэ чи одоо нэг хөл бөмбөг үзүүлээд хүүхдүүд үнгүй ороод үзэж байгаа штэ тий. Би сайн мэдэхгүй байна. Гоо мэдээж чөлөөтэй юмыг нь мэдэхгүй шүү. Байгаа хаа. Үгүй энэ асарт чинь бас тэгэж зүгээр үнгүй орохгүй хаа. Энд чинь дэлгэц мэлгэц тавиад ингэж байгаа юм чинь тухайн байгууллагын төлбөртэй л асар байх. Яг тэгэл орж гараал явах л да. Наа чинь бас хүүхдүүдийн ирээдүг бас зоригжуулж байгаа гоё л ажил байна тий. Энэ тэмдэггүй ийм хөл бөмбөгийн тоглолтууд. Гэхдээ би энийг нэг харсан анзаарсан зүйл нь юу вэ гэхээр энэ тэнд баригдаж байгаа асрууд чинь заавал ямар нэгэн байдлаар алкогольтой тийм газрууд байгаа штэ. Баахан ширээ өрчгсөн тэгэл нэг алкогол уугаал тэгэл тоглолтоо үздэг ч юм уу. Гэтэл энд дандаа хүүхдүүд байсан. Энэ зурган дээр дандаа хүүхдүүд байсан. Тэгээ би тэрийг гайхсан байхгүй юу? Хүүхдүүдтэйгээ хамт үзэж болохоор ийм асар хаана хаан болол гэж бодогдсон. Яг хаана агааг нь бол бичээгүй л байсан л та. Арх тарсгүй зүгээр л яг хүүхдүүдэд зориулсан те. Тий. Чөлөө цаг гоё. Тэгээ энэ бол айгүй гоё ягаан. Тэгээ одоо нөө сүүлийн шийдвэрлэх хасагдах шатны тоглолтууд бол өнөөдөр өглөөнөөс эхэлчихлээ штэ. Тэгээ энэ мэтчлэн яхаа аргагүй спорт бол төв дэлхийн улс гүрнийг хүн төрөлхтнийг нэгтгэдэг ийм спорт байгаад байна л да. Тэгээд гайхамшигтай юм аа л гэдэг мэдрэмж надад төрсөн. Үнэхээр нэрээ хүнийг мөрөөдөх, хүнийг тэмүүлэх, зоригтой болгох тэр зүйлс нь магадгүй өнөөдрөөс хин нэгний зүрхэнд нь гал асаачиж байгаа юм билүү. Тог ингээд нэг жижигхэн ингээ гаргаад ирж байгаа ч юм билүү те. Тэгээ энэ тэрэн цаашгаа ингээд улам өөрийнх нь хичээл зүтгэлээр ингээд бүр том болохыг үгүйсэх болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй гоё зүйл өрнөж байна л да. Айгүй гоё үйл явдлууд өрнөж байна. Өдөр болгон энэ гайхамшигтай үйл явдлуудыг харж байна. Тэгээ тэр тусмаа би өчтөр харсан энэ зургийг хараад бол өөрөө ирэхгүй хүүхдүүдээр бахархсан. Хүүхдүүдээ аваа явж байгаа эцэг ихээр нь бахархсан. Яг мөрөөдлийг нь дэмжиж байгаа. Эцэг эхчүүд нь тэр хүүхдүүдийнхаа яг зориг нь яаж те үнэлж байгаа. Итгэвчүүлж штэ ер нь бол. Харин тийм. Яг мөрөөдлийн бий болгож өгч байгаа байхгүй. Гэхдээ яг би чамаас нэг юм асууя л да. Энэ одоо хүүхдүүд би бас ингэж боддог байсан байхгүй. Одоо шинэ ингээд хаав байсан ингээд дордоос те ирээл ингээл хөдөлмөрлөөл өөрөө ингээл хичээгээл миний хамгийн дуртай юм аа ингээл хэдий хэцүү байсан ч гэсэн заримдаа чадахгүй байсан ч гэсэн ингээл урагшаана хийгээ явж байгаагаа те нөгөө хүүхдүүдтэй ингээ хажуунаас нь үлгэрлээ харуулна гэдэг бас нэг арга мөн үү биш үү те. Би бол яг тэгж бас харуулж ирэх шаарддаг байхгүй. Тийм шүү дээ. Одоо ингээ аав нь хүүхдтэй багаас нь үнэн ч биш шүү дээ. Би багадаа ингэж мөрөөддөг байсан юм аа те. Хошуу урлагт орё гэж мөрөөддөг байсан. Тэгээ боломж таараагүй маа. Тэгэхээр одоо ингээд аав бүр ингээд мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхам хийдэг. Мөрөөдлийнхөө төлөө ингээд тууштай ингээд чадахгүйсэн хичээгээ явдаг гэдэг энэ мөн чанараа бас хүүхдүүд яг хажуунаасаа бүр бодитоор харуулж байгаа гэж би бодод байдаг. Тийм, шууд харуулж байгаа. Яг харахгүй харж байгаа штэ. Тэгээд очрог хараад болвол хүүхдүүд нь тэгж бодож байгаа лөө гэж бодож байна. Ер нь бол зорьсон зоригтой, үнэнч байх, тууштай байх, ямар амжилтанд хүрэгдэг вэ гэдгийг аав нь бүр нүдэн дээр нэлт харагдаж байгаа лөө гэж бодож байна. Хэлсэн хэлээгүй. Тэгээд мэдээж тэр зүйлээ өөртөө шингээж аваад хүүхдүүд нь дараагийн алхмаа хийхэд нь маш том хөрөнгө оруулалт болж байгаа хаа гэдэгт нь бол хөндлөнгийн бие харж байхад шууд тэгж л бодогдож байгаа. Зарим нь яг хоо Тэгээ бүр хөвгүүд тэр тусмаа аавыдаа хараад бол бүр нилээн бүр өөрийнх нь одоо тархинд шууд шингээж авч байгаа штэ. Октод бол ааваараа ингээ хамгаалуулах мэдрэмж өгөөл яг аав шиг миний хүн мөн гэж бодогдож байгаа бол хөвгүүд эрэгтэй хүн би яг аав шиг хүн болно л гэдэг бодол төрдөг байх л та. Аав шиг зан чанартай, аав шиг ийм алсыг гарсан, аав шиг ийм мөрөөдөлтөй үнэнч байх гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд уран гарч иж байгаа. Тийм бах те. Яг зарим нь бол одоо ингээ зүгээр дэмждэг аав ээж байгаа бах те. Араас далд нууцаар зарим нь нэг урд гарч манлайлж харуулж явдаг гэдэг бас нэг хоёр төрлийн арга бол. Тэгэхээр аль алиг нь энэ чинь үгүйсэхгүй аль аль нь хэрэгтэй гоё арга болчихж байгаа байхгүй те. Зарим нь ардаас дэмжиж чинь, зарим нь урдаас те. Яг энийг гэдэг. Яагаад ч гээ.
Юу удаад байна да? За яа мэн тийм ээ. Коммент харж. Коммент харж юу харсан юм бэ? Йой. За ийм бэ. Коммент өргөе. За. Макс Фус апрал. Юу гэдэг юм бэ? Зүгээр уншчихлаа чи одоо. За. Макс Фус апрадаар оншилгоо хийнэ. Ядрага зүрх судасны үйл ажиллагаа стресс гэд бүгд гарч ирдэг шүү гэж тэр апрадаар нь. Наадхар чи өстө очиж би яг үзүүлэх гэж бодож байна. Ягаад тэгэхээр нэг юм би өөрөө чинь баг өөрийгөө оншилчаад байгаа хөө ингэ бодоод зүрх жоохон тэгээд байгаа юм да. За бөөр тэгээд байгаа юм да тийм ээ. Тарих жоохон тэгээд байгаа юм. Ер нь өөрийгөө айгүй ингэ оншилчдаг болчихдөг юм биш үү? Тэг яг ингэж байгаа юм да гэж очиад эмчит үзүүлэнгүүд яг л тэгээд идэг байхгүй. Бараг бүр амар бодцсон дээ. Тэг би бүр нэг эмнэлэгт очиж нэрээ энийг эзэст юм чинь. Ингээ миний ингээ жоохон зүрх мөргөөдөд ингээ жоохон даралт маралт ихсээ янз янзын болоод ах шиг байна гэсэн чинь нэг залуухан эмчээс юм өөрхий. Наваа инээгээ шоолоод одоо энийг би эмчилмээр байна гэж очсон байхгүй. Нэг зүгөөрөө болгомоор байна гэсэн чинь ахаа энэ нөгөө чамаараа явж байгаа юм аа гэ. Шоолоод нөгөөд чи инээгээд болдгоо. Угаасаа тэднээс нэг тэгдээмаа гэж нэ. Харин тий ахаа энэ үл яг нэг яг эмчилж гэж юу аах вэ тэгээ та эрт тунддаг байл гэж лээ. Үнэн л хийсэн байна. Йоо. За. Ядамсүрэн туяа өнгөрсөн 7 хоногт талархаж байна. Охин минь эсэлтийн ерхий шалгалтанда амжилттай өгч дууссан оноогоо авч чадсан. Сайхан 7 хоног өнгөрлөө гинэ. За баяр хүргэе. Эсэлтийн ерхий шалгалт өнгөрсөн 7 хоногт дууслаа. Маш олон хүүхдүүд өөрөө өөрсдөө хүссэн оноондоо бас хүрсэн байхаа гэж бодож байна. Тэгэд 100 тооны хүүхдүүд бүтэн оноогоо авсан гэдэг мэдээлэл бол сошиалд нэлээд тархаж байлаа. Тэгээ гих мэтчлэн оноогоо бол бүтэн авч чадсан. Бас мэдээж нөө зорьсон оноо байгаа штэ тий. Тэр оноондоо хангалттай хүрч чадсан бүх хүүхдүүдтэй баяр хүргье. Баяр хүргье. Хүссэн сургуульдаа хүссэн мэрэгчлэрээ сураад байж тий, сураад байж. Өглөөний мэндэ миний хөрхөн дүүнараа гэд аялал ойноо гэж орж ирж байна. Энд гэхдээ яг түрүүнд яг ээш гиснээс нэг хүүхдүүд ингээ хүссэн оноондоо хүрж яах гэж штэ тий. Заавал нэг юм 800 авах гал тэргүүлэх гээл заримдаа би зүгээр ээш дээр хардаг аахгүй ингээл сургуулиуд юунууд хоорондоо 800 оноо авуулаа те ингээл идэх яг үндэ тэр 800 оноо авах нь бас чухал биш юу н тухайн ямар мэрэгжил ямар сургууль сонгох гээд байгаа юугээр сурах гээд байгаа те тэрэнд яг хэдэн оноо авах нь хангалттай тэр оноондоо хүржлэх нь өөрөө болчлоо аахгүй гэнэ бол яг зөв чи юу инегээд байна тийм ээ за коммент өргөжлүүлээд бүгдээрээ хамтдаа үргэцээ. Тэгээ манайх юу яаж байгаа шүү. Баярлалаа өчтөр мөн гэдэг булан явж байна. Тэгээ өнгөрсөн амьдралдаа бол бүтсэн те. Юу өнгөрсөн амьдрал? Өнгөрсөн амьдрал бүр тэнэ явчлаа. Бүр тэнээс яг өчигдөр болсон гайхалтай зүйл ээ. Өнгөрсөн амьдралаас ханд юм уу? Өнгөрсөн амьдралаас ханд юм уу? Өнгөрсөн амьдрал гэж бүр өмнөх амьдрал бол явчихсан те. За зүгээр чи буруу ойлгоод байна зэ. За. Өчигдөр баярлалаа өчигдөр минь болон танд хүрж байгаа. Тэгэхээр та бүхэн өчигдөр болсон онцгой зөөлүүдээс бидэнтэй хуваалцаасаа гэж хүсэж байгаа шүү. 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй байна. Сонин те хөл бөмбөг сонирхдаггүй ч гэлээ нэг гоё огшоод бөөнөрөө баярлаж хөөрөлж ямар ч сөрөг зүйлгүй тэнд үзэгчд ингээд бөөнд гоё байдгаа гэж байна. За тэгээ цаашлаад ингээ би бин руугаа бичиж байна. За тийш явж байна. За меншнтэй болгоо явж байна. 800 нэг оноо дутсан 800 хэдхэн оноо дутсан өдрүүд байлаа гинэ. Зүгээр хангалттай сайн оноогоо авч чадсан болвол тэгээд хүүхдүүдэд урамшуулаарай. Нэг ээжийн пост би яг харсан юм. За. Өчигдөр тэгээ тэр ээжийн пост би яг нөгөө яагаагүй л дээ хуулж аваагүй л дээ. Зүгээр хараад өнгөрсөн охиныхон зургийг хийнгүүтээ охиныхон оноог тавьсан байсан. Тэгээ тэр оноонд дээр нь болохоор бас нэг 700 гэсэн оноо тавьсан байсан баха. Би тэгж санаад байна. Тэгээд хангалттай сайн оноо авч чадсан гэдээ охиноо урамшуулсан пост байсан л да. Дүүнэртэй юм байна л да. Олон дүүд хідэн дүүтэйг нь би сайн мэдэхгүй байна. Дүүнэрээ хараад ээжигээ ядарч байдэ гэд ээжтэй тусдын болоод хажуугаар нь хичээлдээ яваад нэг ч удаа одоо нэмэлтээр янз бүрийн дугуулсан секцэнд явж байгаагүй. Зөвхөн ээжтэй туслаад хажуугаар нь хичээлдээ хийгээд ингээ явж исэн. Уушиг түшигтэй охиноороо үнэхээр их бахархаж байна. Миний охин ээжийнхээ итгэлийг алдаагүй. Миний охин үнэхээр мундаг байгаа шүү. Авсан оноонд нь ээж нь үнэхээр сэтгэл хангалуун байна. Энэ оноог авсанд нь бараг ээж 800 оноо авсантай дүүцгүүц хэмжээний баярлж байна. Тэгэд ийм мундаг байгаа охиноороо бахархаж байна. Тэгээ хурдан
удахгүй төгсөөд ажил хийнэ гэж хүртэл хэлж байгаа. Аль хизээний жоохон юм бижиж амьдрал үдцсэн юм шиг ийм хэрсүү охноороо үнэхээр их бахарч байна гэдгийгсэн байсан. Харин тийм мөрн хүүхдүүд айгүй тийм ухаантай болоод байгаа. Тэгэхээр бас нэг наадхан дээр чинь миний бодоод сүлүүд бодоод байгаа юм байхгүй. Хүүхдүүд одоо ингээд за магадгүй 800 он авч чадаагүй да те. Нөгөө нэг аав ээжээсээ жоохон санаа зовох ч юм уу те. Дотны хүмүүсээсээ нөгөө би итгэлийн алдлаа да. Миний төлөө ингэж их те хайр, халамж, зориулт гаргаж хахад яагаад би ингэж чадсангүй гэж өөрийгөө буруутгах тийм ээ. Тийм мэдрэмж ер нь хитрхи нөгөө ёс зүйх юм уу одоо юунээсээ болоод тийм хандлагатай айгу болоод юм шиг. Одоо шинэ ингээд би нөгөө хүүдээ дугаа авч гисэн гэдгсэн шүү дээ. Тэгсэн чи би яг тэрийг ажигласан байхгүй. Манай хүн ингээл дуугаа одоо аавын авч өгсөн тий нөгөө гүрийж хагаад нэг авч өгсөн дууг аалга болгочих үедээ за сандлыг нь хүн хулгайлчих үедээ тий тэнгуүтэл ингээ эн тэнд яхта дандаа камерны доор тавиал тий орохдоо тэгэл нөгөө нэг юм суудлын муудлын байг молтолч авч бэлтгэл рүүгээ ороод тий тэг ингээл амар ингээ хянамга загнаад байгаа нь яг мэдээд сайн. Гэхдээ би нөгөө нэг тэр мэдрэмжийг бас ингээд илүү чөлөөлөхийн тулд би юм зүйл хэлсэн байхгүй. За миний хүн ингэж байгаа. Мэдээж нөгөө дугуй унахтаа болгоомжтой явахтай алдахгүй байхын тал дээр мэдээж анхаарах нь бол зөв. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Би шударгас шинэ дугуйгаа хулгаад алдсан ч, суудалгүй болгосон ч, эвдсэн ч аав чамаг яахчгүй шүү те. Аав нь уурлахгүй, загнахгүй. Тэг бүх юм болдгороо л болно. Тэгэхээр чи айгүй гоё мэрэгчлүүдтэй ад шаргалтай гоё дугуйнаа явуулаад алдчих үедээ гэдэг аавынхаа авж өгсөн ганц зэмийг алдчих үедээ айгаа яваад байгаа. Тэр мэдрэмжийг ингээд бид нар бас ер нь тиймэрхүү мэдрэмж юун дээр ч байж болно. Тэрийг гоё юм чөлөөлж өгвөл бас зүгээр юм шиг байна. Тэгэхээр чин бас нэрээ яа харахгүй хэцүү те. Давхар мэдрэмж нь ингээд нэг гоё байгаад байгаа хэрнээ цаана нэг зовлонтой яаж холоо гэдэг бодол мэдрэгдээд байдаг. Баг байхад ч нэг тиймэрхүү зовлонгууд бас байж л байсан юм байна. Тэгч хүйдэ гэдэг мэдрэмжүүд. Тэр мэдрэмжүүд байхгүй байсан бол нэрээ чөлөөлөгдөөд сул байгаад нэг гоё байх мэдрэмжүүд бас байсан бах те. За би яг тийм пост үлдээн гэж бодож байгааг нэ нөгөө түрүүний миний уншсан шиг миний охин бас нэг ч удаа мөнгө зарсан давтлага авч үзээгүй тийм мундаг хичээнгүй охин. Тэгээ охиноороо бахархаж байна шүү гэд охиныгоо бас меншн хийсэн байна. Мандухай гэдэг юм байна. За мандухад баяр хүргье. Тэг ямар ч хүссэн сургуулаа авч чадсан биз дээ тийм ээ. Ааха. Яг энэ хэсгийг нь ээж нь бас тастаж сонсгож магадгүй. Тэгэхээр охинд нь бас хандаж хэлээ л да. Ээж нь бол охиноороо өдрөө болгон бахархаж радиогийн нэвтрүүлэгт орж ярьдаг шүү. Тэгээд охиноороо бахархаж, охиноороо омогшиж хөөрч баярлдаг. Ээждээ бас баярлаа гэдгээ хэлээрээ. Тэгээд хүссэн сургуульдаа, хүссэн мэрэгчлэрээ, хүснээрээ сурахт нь л ээж аавнаас баярлж байгаа шүү. Тийм учраас өөрийнх нь дуртай мэрэгчлийг сонгож, өөрийнх нь дуртай замаараас яваарай гэж бас хүсэж байна. Мантухадаас хүссэн оноогоо авсанд нь радиогийн ах эгч нарын зүгээс бас дахин баяр хүргье. Баяр хүргье. Одоо зуник ста нэрээ 50 сайхан өнгөрөөх нь шүү дээ. Тийм шүү дээ одоо тий. Яг өөрхөө зарим нөгөө нэг юм хүүхдүүдийг ингээд харахаар 800 оноо авна гэж ингээд бүгд зарим нь зорьцсон байдаг үед юм лээ. Үгүй зорилттой бүгд болгон зорь шүү дээ. Тэгээд тэрэндээ хурж чадаагүй дэ өөрхөө уйлдаг тий. Шаардлагатай. Тий, тиймэрхүү. Тэгэхээр ер нь бол 50 байж болно тий. Одоо сайхан зуныг өссөн оноогоо авсан, өссөн сургуультай орж байгаа юм чинь тэгэл болоо ш тийм ээ. Тий, яг үнэ. За, оюунагч. Харин өнөөдөр төрийн байгууллагад очин хэр уур хүрэх юм бол доо. Одоо ч миний ажиллаж байсан үе бишээ их зантаа болсон байна лээ гинэ. За өнөөдрийн хувьд гэх юм бол яг ингээд төрийн байгууллага руу явна гэж шүү. За зуны сайхан өглөөний минь төргий очроо заяа нартай гэж байна. За ингээд өглөөний минь дээ. Одоо болохоор баярлалаа өчтөр мөн нэгэд энэ сайхан болоо явж байна. Тэгээд өчтөр болсон зүйлээ манайхан бас одоогоо хуваалцаараа тий. 9986 10 45 тий. 9986 10 45 тарих гацаад байна шүү гэл тий заримдаа. За би яг бас ингээд яг ёо өнгөрсөн ч гэсэн ер нь саяны ингээ амралтын 5 дахь хагасаа бүтэн сайн нэг айгүй завгүй байла. Тэгээ амар ингээ ядраад ингээ явж байгаа ч гэсэн яг би зүгээр сая нэг юм олж харлаа л да. Янг гэл тий. Янг. Юу олж харж байгаа гэхээр мэдээж нөө бид нар дандаа багаараа явж хөтэлдэг байхгүй. Одоо шинэ баяраа би тэгээ манай DJ-гээ бүрвэгээ залуу байдаг. Тэгээ бид гурав хамтдаа ингээ хөтэлдэг. Тэнгүүд яг ингээ өчтөр нэг зүйлийг мэдэрч ирсэн юм байна гэд. Яг одоо тэр ингээл 100 гараа 200 түндтэй ингээл гадаа халуунаар ингээл ингээ тоглоулна штэ тэр хүмүүс. Зарим нэгээ сүйдрэлөө орч наашаа гарч ирэхгүй ингээл янз янз болчихсон те. Тэгэл яг тэр донд ингээл бүтэн 2-оос те 3 4 5 хүртэлтэй баг юм 4 цаг ер нь 3 4 цаг тоглоулч те тэр одоо хөгжөөх юм цаг чөлөөт цаг болчихж байгаа байхгүй. За тэгэнгүүл яалчгүй нөгөө нэг юм багийн ажиллагаа гэдэг юм чинь
хэрэг болдго юм билээ. Тэгэл яг баяраа хөвтөр ер нь яг өнгөрсөн 7 хоног тэрний өмнө нь бас ингээ баяраа хөвтөр бас гадаа нэг тэрэл зашаад хүмүүс тогложсон байхгүй. Тэгэл баахан тоглоомжсэн 2 баг ингээл тэнцсэн. Би тэр чи хамаг өдөр тоглоомоо ингээ шавхлаа шүү дээ. 10-аад тоглоом ингээ шавхаж гаргаж ирсэн. Тэнгүүдээ заа байж гараа манайхаа би тэр багаараа ярилцаад ингээ баяраа над руу орсон би. Баяраа руу орсон гэдэг нэг юм өөдөөдөөс нүүрдээд нэг инээлддэг штэ. Тэр шиг заа яах ойлаа. Тэг яг нэг 2 хүн бодож 2 хүн сэтгэж байгаа учраас араа хурдан сэтгэж олоод үргэлжлүүлээд ямар ч хэсэн өнөдөр байгууллагуудын хүссэн гоё хэмжээнд нь гоё хөгжөөгөл ингээл тактикал ер нь явсалтай өгчдөр өдөр бол. Тэгэхээр нөгөө эндээс ингээ харахад ер нь ганцаараа ингээд яг хийснээс багаараа хийх нь бас айгүй чухал юм байна шүү те. Яг ганцаараа ингээд илийн үхээ олох гээд явж болно л доо. Гэхдээ баг гэдэг чинь өөрөө ямар ч одоо тэр нөгөө зовлонгоо нөгөө нэг багаараа хийнэ гэдэг чинь нөгөө зовлон гэдэг асуудал гэдэг зүйлийг хуваагаад авчдаг те. Яг зөв. Баг болгочдөг, байхгүй болгочдөг. Тэгээ ер нь бол баг асуудалгүй болчдөг. Тэгэл явж байгаа л нэг нүргээ зөөж ярддаг те. Энэ бол гоё ажиллах, багийн ажил. Би бүр амар чөчлөө сая. За сонсогчтойгоо холбогдъё. Байна уу? Өглөөний минь. Байна уу? Өглөөний минь. Байна уу? Байна уу? Байна уу? Некор. За утас нь тасарчих шиг боллоо. Дахиад холбогдорой 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй байгаа шүү. 9986 1045. Өчигдөр болсон онцгой зөвлөдөөсөө бидэнтэй хуваалцаарай. Тэгээ за яг би яриагаа үргэлжлүүлээд явж илвэ. Тэгээд манай сонсогчд хүмүүс орж ирэх гэж бодож байна. Тэгэхээр багийн ажиллагаа тийм ээ. Багаараа юм хийх гэдэг бол бас хамгийн гоё байхгүй. Тийм шүү дээ. За байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. За сайхан амарсан уу инагч? Сайхан амарлаа. За өчигдөр бол ёстой гэртээ байлаа. Тэгсэн фэйсбүүкээр ухаж байхад 3-ыг үржих 3 гэдэг одоо саксны охтууд байдаг шүү дээ манай. Тэд нарыг их дэмжлээ, дотроо их баярлалаа. Тэр тусмаа бүр их баярлал үнсмэл санагдлаа. Бас нэг уурлсан, авуурлах юм гарсан. За. Тэр царай харж байгаа юм шиг их хурлал гişо нөгөө нэг хар царайтай охин тоглож байгаа шүү дээ. Тэрийг минь өмсөөгөө пост гарсан жаа уурлсан. Анзаараагүй юм байна уу? Анзаараагүй хараа. За тиймэрхүү юм гарлаа. Царай харж байгаа юм шиг ахтай яа. Нөгөө үндээс одоо царай царай одоо ялгуулан гадуурлаа гэдэг баг тиймэрхүү утгаар гинт өөртөө уурлсан л та. Тэгээг бах уу, гайг бах уу? Тэгээд постэр зөндөөл бичсэн. За тэр яг. Тэрийг хараад байна. Харин хагас өдөр баярлсан. За. Хагас өдөр баг хүмүүс албан газарт ажиллаад, төрийн байгууллагад ажиллаад, ажилласаа хийж байгаа гээд албан газрынхаа одоо яамныхаа жууга автанд бийсэн маш их баярлалаа. Оо за. Хаян томболлоо. Өчигдөр өгн та гэр бүлийнхээ өнөр гоогаад хүү 7 ормоор л бис тэгээд яваагүй. Аха. Наадамд явах гэдсэн байж тээ, тий? Тий. Тиймэрхүү байлаа. За өнөөдөр бол харин хэр байх болтоо л гэж бодоод маргааш тэгээ ярий да. За тэгээ. Өнөөдөр боллоо. За баярлалаа. Амжилт хүсье энэ. За баярлалаа. За баярлалаа. За. Оюуныхчийн хувьд бол өнгөрсөн өдрүүдэд баяр багтал төрсөн ийм өдрүүд болсон байна. Өнөөдрөөс бол бас л ингээ бажигдсан өдрүүд өнгөрөх нь шүү дээ, тий. Яг харахгүй 3 картны 3 баг гэ ярьсан чинь манай багийн спортоор тэргүүлж байгаа тэмцээнүүд Улаанбаатар хотын төв талбай дээр сая өнгөрдөг өдрүүдэд болоод өнгөрлөө л дөө. Тэгээд ер нь дандаа л аврагыг нь лавлаа. Ер нь дандаа л 1-2-ыг нь лавлаа. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай. Тэгэл дээгүүр нилээн л үзлээ. Тэр багийн спортоор багийн төрлийн ямар нэгэн урлаг, уран сайхан, за тэгээд оюуны спорт ч гэдэм үү. Эдгээр зүйлүүдээр Монгол олол нилээн дээгүүрт л ордог болчихжээ. Харин тий. Багаар ажиллана гэдэг ер нь сураад байна ажиллаж. Гэхдээ яг ер нь бол монголчууд багаар ажиллаж чадах л аахгүй. Ер нь багаар ажилтдаг л хүмүүс аахгүй. Тэр үеэс тэнгүүд нөгөө нэг юм яг бас нэг юм хандлага яваад идэв штэ. Буруу хандлага эн чинь нөлөө түгээгээд штэ. Монголчууд нэг юм ганцаараа тий үздэг энэ спорт амжилт гаргадаг тийм багийн ажиллагаад муу байдаг гэд ингээд нөгөө нэг яриад ангууд улам илүү тэндээс нэг нөлөө аваад идэг юм шиг санагдаад байна. Гэтэл үгүй манай монголчууд ч бас юм яг эвтэй багаараа хамтдаа ингээ хүчтэй байх юм бол боломжтой гэсэн үг байхгүй. Ааха. За, ганчмэг мегмар маань өглөөний мэндээ өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж орж ирсэн байна.
За тэгээд юу ярьжсэн юм мартагдуулаа ич. Тий, тэгэхээр яхаа за Дараагийн сонсогчтой холбогдъё. Байна уу? Өглөөний минь. За өглөөний минь. Өглөөний минь. за өглөөний минь. Сайхан амарсан уу наяа? Сайхан. За. Хоёр. Сая нэрээ багаараа гэдэг юм ярьсан. Саяны өнгөрдөг 7 хоногт би хүүгээс умдаад энэ жилийн одоо хүн болгоод энэ Улаанбаатар гэх юм уу эсвэл англи сургууль цусан яваад ингээд ирнэ наадам болж байна 10,000 морь зэрэг одоо Монгол хүм тэр мостгийн тоонд нэгэн гэсэн орой бариад ер нь тэр ярьж л байсан юм гэр үлээр орно гэдэг. Аха. Тэгээ өгөө хашгуулаад явах. Миний хурцяс таг гэж нэг гэж яваад. Тэр дөөрөө дээд хөвгтүүд найздаг. Аха. Дээд ангийнхаа орон дагуулаад авч хэлээд хөдөө явах юм болоод. Тэгээд ми 2-3 хэдэн энэ даагамаадхан энэ очиад өөрөө чамаас хараад заагаад энэ манай аав хоёр ээж очиад ойрхолтой байна. Тэгэхээр нэг саналнаас өөр юм ондгүй нөхдүүд чинь бай тэнд очиад басаа. Хөөх хүний юу яадаг юм бэ наа? Хүүхд чинь бас нэгээ дагаад өөрөө чадахгүй ч ингээд хажууд нөгөө ингээд цуг ингээд нэг найзлаар үргэлжлээд явж байгаа найзууд ингээд нэг хоёр нь чадаад нөгөө хэдэн жоохон шарын мартаад чи имид ингээд нэгнийгээ жоохон ингээд нэг томдох тоглох хоёрын ингээд дундуур ингээд харилцаад хажууд нь ингээд үдгэж жишээ үзүүлэхээр нөгөө хүүхдүүд чинь бас нөгөө нэгнээсээ яаж дутахвч гэдэг юм уу нэг тийм хэцүү байдаг юм байна. Тэгээд тэрийгээ дагаад өөрх нь нөгөө саналнаас өөр юм унж үдэггүй шахуу такснаас өөрөөсөө төр мэдхгүй жоохон нөхдөд чи харин тэнд очиод бас Монгол хүний амьдрал нэг хит хоног төсөв байчжээ шүү. Тэгэн штэ аргаалаа. Энэ сургаад хажууд нөгөө амт хүмүүс очиод хүүхаа ингэдэг гэж чинь энэ өстө мундаг вэ шүү. Энэ чадчих шүүг наанаас чинь бой болохгүй бол унчин дүүстэй гэдэг ингээд хэлж үзээд хэлээр ингээд хажуугаас нь тэгээд тахлаа хүн чинь бас жоохон зориг ороод нөгөө нүдэн бүсгэлцээд яхаа мэдгүй тэгээд даахан дээр модчоод нөгөөх нь имнэг өгөхгүй юу. Тэр нөгөө ихтэй он чадахгүй чинь дээр нь орч айш дээр ч ойлгомжтой. Тэгэн штэ. Нөгөө найзуудын хажууд нөгөө чинь нэр хийж игээд ингээд эцэндээ мортож байгаа байхгүй юу? Ер нь одоо чадахгүй аймаа нөгөө чинь жоохон тэгээд ингээд нөгөө хадэр нэг дүүрнэр нь осч мортч чинь. Тэгээд мортчод ийм чанахаа угсаа ойлгомжтой айш хүүхд. Тэгээд би наанаас нэг өдөртэй гэж айгуу заагаад даадаа чи би ийм чам хашаа хамаагүй юм бэ? Тийм. Нисэхгүй нь бол ойлгомжтой чамаа хадаад юм уу өдрөө гიშгээр алахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тэрнээс яагаад юм байхгүй. Тэгэхээр хайртай нэг заахгүй яг ингэ өөрөө бизнес нь баг байсан бас жоохон багтаад энэ очиод ийм юм нэгээд айж яах юм яавал болох нь мэддэг болсон чинь заахгүй юу. Тэгэхээр хүүхэд чинь бас хөөрхөн тэгээд тэр зовг зүрх ороод бас өөрийгөө яалаад ямар ч цагсны ямар ч бэлтгэлээр өгөхгүй сэтгэл тийм төвчээр өөртөө тийм нэг юм итгэл өгсөн тийм үйлдэл хийдэг юм биш үү? Тэгин. Тийм ээ. Өчигдөр авч ирлээ. Тэгээд тэр л олдох хуустай нэг 2-3 ч гэсэн хүүхдүүд энэ тэрвээр манай нөхөр самдагдаж авч яваагүй бол тэгээд өөрхийн годомжин сагтаад орой өчир утас авахад л байж байгаа шүү. Тэгээд тэрнээс хамаагүй үр бүтээлтэй нэг хүүгээсээ гадна 3 айлын хүүхдийг нэг тиймэрхүү байдалтай яа л тэр насанд нь басдахгүй болсон ч болсон баг. Босон гоё. Бас нэг ингээд гоё баг болоод явцсан. Тэгээд нэгэндээ гоё нөлөө өгж байгаа байхгүй сайн тий. Зөв нөлөө. Би бодоод тэр нэг жижиг нөхөр өгдөг тэр нэг бол бүр өнгөд төрөлх хотын гэж угаасаа бүр захахгүй хүүхдүүд байхгүй юу хоёр нь бол бүр. Тэгсэн чи харин тэр нэгэд дагаад ингээд хөөхөн дөөл суугаад зориг суугаад тэр чинь бас болдгийн байх шүү гэж бодоод хараад энэ төрөл багахаач юм уу тэгээд байцгаа тийм баан өнгөрлөө шүү. Яг өөрсдөө тэгээд байгаад байна шүү тэнд бас нэг байна байлгүй яадын тэр чи одоо Монгол хүний хүүхдийн хойноос нэг өөрөө шүү. Байна. Тийм болсоо. Наягийн хувьд ер нь амралтын өдрийг аль болох хүүгээ ингээд нэг хөдөө байлгаж хөдөөгийн энэ амьдралтай нүүр тулуулахыг айгүй хүсдэг штэ тий. Тэгсэн чинь энэ удаад бүр найзуудыг нь аваа явцсан штэ. Тий.
Хамтлагаар. Ер нь бол яхад одоо ингээд гадаа усаад одоо цаг үеийн юм болж одоо бүгд суурин юу шилжиж байна. Тэгэхээр одоо энэ тэнэ гадаа хүн болгонд баг англи хэл суугаад өөрийг интгэж харьцах гэдэг байгаа бодвол тэгээд одоо гадаа дотоодоос ийш тийшээ өөрсдөө явна ч зан юм хийн үстэй. Тэгээд нэг гадаа Монгол хүн тэгэл ярих байлгүй одоо бодвол хэл суучлаарай өөргөө би англи хэл хэлэхгүй байдаг Америк хүн гэдэг юм уу. Монгол одоо нэг гадаа очиж Монгол зэрэг ямар ч үндэсний ямар ч улс оронд очиж нөгөө нэг Чингис нөгөө нэг малчин ахыг одоо авч явж байгаа хүмүүс гэдгийг сонирхож ирнүүд гэх хэсэг нэг манусын нэг сүлхий цэвэр англиар ярьж нэг эдгээр програм хаахад эсвэл манусын хэдэн өндөр байшин дуурайж байсан нэг юм биш гэж хүмүүс үзэхгүй шүү дээ. Тэрний дах тухтай шиг маягтай байвал нь гэж бодоод байгаа юм л да. Зөв. Тэгээ тэрийнээс ойлгоод хүүхдэн дэмжээд найс нөхдөө хүртэл уриалаад ингэ явж байгаа нь бол нөгөө мянга хэлсэн ч гэсэндээ үйлдэл болоод гарч ирж штэ тий. Хүүхдийн сэтгэл зүрх гэсэн баярлаад байгаа байхгүй. Тэгээд нэг зүйлчүүд нь бол баг миний хүүхэд баг ингэдэггүй тэгдэггүй бодож тэгээ штэ. Ямар хүн ч болно гэж байгаа юм тийм ээ. Нэг сүлжээ юм яриад баг энэ амар хацрагдсан одоо хэлэхгүй ийм мангарын үйлдэл хийж байгаа нөхдөө баг оноод очиж гинтэд бүртээд өгчүүл яах гэж гэдэг юм уу. Хүмүүс одоо баг ингээд гадаа хүүхдэд тоглуулж байгаа баг нэг хадгалахтаа дагаж чадаж өмнөөс нь очиж гадар мөгөж өгчих гээд байгаа юм биш үү. Тэгин. Тэгэхээр чин тэгэлгүйгээр хүүхдээ өгөө тэгээд бүр ганц хоёр хон гэж хэлсэн болоод бүр 7 хончиж байгаа байхгүй юу. Нөгөөдөл нуртаа өөрснөө тэгээд дуртай байхад тэгээд тэр цаасан жоох их чөлөөгөө байгаад ингээд чөлөөтэйгээр тэмхүү юм хийгээд ингээд байгаад болохоор бас дор сонирхолтой байгаад ч тэгээд нэ харахгүй тэгж тэгээ бөөндө хамтаага болохоор гоё байгаа ахгүй яас тий. Тий тэгээд бөөндө байгаа болохоор надад нэг шийд мэдтэй нэг дуугангаа тоглуулсан тэгээд нөгөө дагаараа тоглуулсан нөгөө нэг өөр унах мордууд байгаа өөр морд бас унаад маш цаашаа тавих гээд нэг жоохон фосфин жоохон илүү тавих гээд тораагон жоохон таарах шиг тавих гээд энэ төр нөрөө тоглуулчаар тэгээд тэрэндээ хөөрхөн зугаацаад ингээд бас нэг арай нэг өөр ачаалан тийм оцоо өнгөрүүлсэн айлын болон өөр хүүхдүүдэд хөөрхөн боломжийн ачаалан тусламж өгдөөсөн тийм би сэтгэл бүх юмд тийм зөв айтахан тийм зүйл хийгдэж өнгөрлөө. Наачста хамгийн гоё юу штэ те. Хамттан те хамт нарийн боо сахарунданаас хадхан шиг ядаж. Тийш тий агаарт эр хүний жаргал эзгүй хэрэг гэж. Ястай эзгүр гэсэн байна. Баярлалаа Ная. За ажлын өндөр амжилт хүсье. За. Баярлалаа. За баярлалаа. За. Яг харахгүй хөдөө очихоор ч тэгдэг штэ. Ингээд нэг гарч тоглоол эсвэл ингээл нөгөө морь малтаа ноцолдоод энэ морь малтаа ноцолдох нь хүртэл хүүхдүүдийн хувьд тэр чин айгу гой сонирхолтой байгаа байхгүй. Тэгэхээр тэр утас үзэгч гэдэг юм уу бусад янз янзын зүйлүүдээс хол байгаа мэдрэмж нь тэр хүүхдэд илүү гоё агаах. Бүр тэр тусмаа найзуудтайгаа байна гэдэг нь гоё агаад. Одоо тэгээд энэ Ная гэдэг хүн болонгууд хүүхдээ ганцаараа яваал авч яваал ингээд юм үзүүлэх биш тийм ээ. Одоо би бол одоо хүүхдээ нодлон бол ганцаараа дагуулж яваал заагс магсан гээл яаж ч нөхөрлөд мэдээж атгтлыг одоо Ная гэдэг хүний хувьд бол илүү давж байгаа байхгүй юу. Тэр хандлагаас аль нь сайн л да. Гэхдээ илүү давж байгаа нь найзуудтай хамт ингээд явж байна. Тэгвэл эн чинь нөгөө нэг юм нэг баг болж хамт юм хийх нь өөрөө илүү гоё дурсан шүтээдэг, жаргалтай байдаг. Дээрээс нь илүү их амжилтыг бүтээн те зовлон баг байна ингээ хуваагдцдаг. Тэгэхээр манайхан нэг яг ийм нэг баг болох гэдэг хандлагыг ингээ суулгах нь өөрөө тэр хүүхдүүдэд нөгөө нэг ирээдүйд нөгөө нэг ийм эв нэгдэлтэй байх үндэс нь болоод ах юм байна гэж би сая харлаа ярианд донд. Нөгөө талд нь магадгүй ганцаараа хийх. Би чи олон жил өөрөө ганцаараа юм хийж ирлээ шүү дээ. Өөрөө бодоод өөрөө хийн. Ганцаараа баг ерөөсөө болж чадахгүй. Тэр яг юу ямар үр жимс гаргаж яана гэхэлэр ердөө л хагарал бий болгож байгаа. Тэгээ бид нар өмнө нэг эв нэгдлийн тухай ярьжсэн шүү дээ. Эв нэгдэл. Эв нэгдэлгүй байдлын үндэс нь яг юу юм бэ гэхэлэр бид нар баг болох сэтгэлгүй байгаад байгаа байхгүй. Баг болох сэтгэлгүй байгаад байна гэдэг чинь өөрөө би чамтай яаж хийж байгаа л нөгөө өнцгөөс нь олж хараад хагаралдаад байгаа байхгүй. Би чамтай заяад баг болох юм сэтгэл байгаа учраас чи таалагдахгүйсэн ч гэсэн би эв нэгдлийг л эрхмэлж байгаа. Таалагдах юм уу те? За. Ойлголоо. Яг наад дээр ярнаас чинь бол ойлгочихлоо шүү. Таалагдахгүй байгаа юм байна. За. Өглөөний минь Ноёко.
Hi morning. Morning. Сайхан амарсан уу? Энэ яг утас тэмдэглээд авчт юм шүү. Бид хоёр туслас байдаггүй байгаа шүү. Тэгээд ямар ч бас бид тэр энэ юу компьютер мөндөрлөө орж чаддаггүй шүү. Зүгээр ингээ гараа ингээл гарын. Бас үзний харна одоо л ноёко орж ирэх ёстой доо гэж бодноо бас. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. Өнөөдөр яг цагтаас ирсэн шүү. Харин яг тэгсэн. Яг тэгсэн. Ястай яг сайхан цагтаас ирсэн. Ноёко хэзээ амралтаа авах юм? Харин энэ 7 хоногт бас яг мэдсэн юм шиг. Бас ярьсан биз дээ. Энэ 7 хоногт ажиллаад амрах гэж Энэ 7 хоногт ажиллаад амарна. Тийм Би байд. одоо гайхлаа чамд хэлсэн билүү гэдэг. Тэгээд одоо тэр амралтаа аваагүй ээжч нэг тэр хөгжмийн фестивал дээр тэр чинь ажиллаж ажиллаа шүү. хийж Тийм штэ, шүү. Өө тийм, за ажиллаа хийж би яг өнөө өглөө нэг юм босоогүй юм шиг боссон юм шиг байгаа шүү. Юуж боо. Би яг зөв байна. За. За тэгэхээр Ноёкогийн хувьд баярлсан талархснаа илэрхийлмээр үйл явдлууд мэдээж өнгөрсөн өдрүүдэд болсон л байгаах. Тэндээсээ хуваалцаач. Яг ингээ асуухар чинь дахиад нөгөө байхгүй л хийсэн. Байхгүй гэдэг үг байхгүй шүү. За. Нөгөө өдөр тутмын явахтай байдгаас арай өөр байсан. Саяны хүмүүсийн ярьсан дээр зүйлүүд гэх юм бол яг хөдөөгүй хотын өдөөнийх бий чам. Тэгэхээр нөгөө eerс дэшээ хүүхдэд дагуулж явах гэхээр ганцаараа чаддаггүй байхгүй юу? Тэгээд уг нь ингээд саяны хүмүүсийн ярьдгаар ингээд амар гоё мөрөөдөл байгаад идэм юм байхгүй юу? Хөдөөд явж байгаа хүмүүс ингээд дарахад. Тэгэхээр зүү хоттол зугаалуулдаг да гэдэгхгүй юу? Тиймээд хоттой хангалттай зугаалуулд юм уу? Тэгээ яг одоо нөгөө хүүхдүүд чинь би өөрөө ч багтаа яг нөгөө найз нөхдөдтэйгөө нийлээд гэр орноор нь ороод ч гэдэг юм уу? Гэр бүлийнхэндээ хамт явж үзээг учраас яг хүүхдүүд дээрээ тэрийг жоохон шахчихдаг юм уу яа гэдэг мэдгүй. Манай хүүхдүүд чинь нөгөө найзтайгаа хамт явж болох уу, тэгж болох уу гэхээр нь бүр амар дуртай ураад байдаг байхгүй. Яачтэй. Тий. Гэхдээ би дандаа өөрөө хамт явдаг л. Тий, сүүлийн жишээ мишээ байна штэ тий бас. Хүүхдүүдийн болохоор ангийнхны хүүхдүүдийг ч юм уу эсвэл гэртээ айгүй хөөрчдөг. Тэгээд одоо сүүлд болохоор нэг girls night out хийгээд манай томын ангийнхны хүүхэн ирж хонж байгаа. Тийм тэгж мэхэрч амар гоё. Өшөө өчтөр болохоор бас манай бэбитэй болж байгаа шинэ гэр бүл болж байгаа нөгөө дүү маань ирсэн. Тэгээд тэр эдтэй баахан баярлаж ойрдоо нөгөө хүн гэрт ирээг үгчлэх үү. Баахан дагуулж гарч юм. За. Өгсөн. За. Тэгээ баахан өдөржингөө тоглоод хамт яг family time дахиад хийлээ. Хагсанд бол өстой сонирн байсан. Ойртоо гав ганцаарх нэг гэртээ байгаагүй. Тэгээ би чинь зурагт үздэггүй. Гэртээ гав ганцаарх манай хэд бүгдээр ажилладаг гараа авцгаацсан. Тэгээ юу их юм мэдэхгүй. Бүтэн өдөржингөө нэг сериал дуусгаж кино суусан. Сонирн л үлээ. Ойртоостой тэгж үзэг болохоор. Өөртөөгөө ярилцах цаг гаргасан байна өөртөө. За амаа цаашлаад ярих юм бол хиний Ноёкогийн хийсэн үйлдэлүүдийг харах юм бол би бас яг тийм ээж болохыг айгүй хүсдэг байхгүй нөө хүүхдүүдтэйгээ ойр байхын тулд хүүхдүүдийнхээ тухтай байх тэр нөхцөлийг нь бүрдүүлэх. За тэгээд дээрэс нөгөө нэг аав ээжээс найдаггүй байх тийм нөхцөлийг бүрдүүлмээр санагддаг байхгүй. Тийм учраас манай том хүүгийн одоо хоёр жижигтэй чи ярихгүй. Манай том хүүгийн найзууд нь бол бас надтай ингээд харьцахтаа ерөөсөө тийм элен далангүй байдаг байхгүй. Нээшээ тийшээ дандаа бөөнөр ингээд авч явдаг. Тэгэхээр энэ үйлдэлээ дахин давтаж байгаа ч гэсэндээ энгийн юм шиг боловч зарим нэгэн хүнд шин сорог сонсогдож байгаа байхгүй Ноёкогийн ярьж байгаа зүйл нь. Тэр энэ гоё зүйлийг ингээ хийснээрээ одоо хүүхдүүдтэйгээ найзуудтай ингээд хамтын нөхөрлөл бий болгоснороо ирээдүйд бас маш том хөрөнгө оруулалтыг өдөр болгон хийсээр л яваад байгаа юм байна шүү дээ Ноёко. Харин бяс өөрөө яг тгий чаддаг болохоор хүүхдүүдтэй ингээл хүмүүсийг баг байхад айгу атаархдаг гэсэн байхгүй юу? Аав ээж нь таньдаг штэ гээл те. Тэгэл ингээд том болсон цагаан сараар нөгөө найзууд нь ирж мэрдэг аав ээж дээр нь. Тийм штэ. Тэгээд би өөрийгөө бодохоор надад яг тийм найз байдаггүйсэн байхгүй. Би ч нөгөө атуу болохоор найз нөхдөйгөө гэртээ авчирыг гэхээр ингээд зөвшөөрдөггүй. Тэгэл яг одоо болохоор хүүхдүүд айл болох хамаагүй штэ хийм билээ танаа залуудууд ч боломжтой л ээж наавтай нэрчээ гэл ингээ юу гэдэг тэгэл дуудаал тэгээд эртээр ингээл гадуур дагуулж явж байхад зарим хүүхдүүд чинь жишээлбэл юм мэдгүй хүүхдүүд байж л байгаа шүү дээ одоо соёлын тал дээр ч юун дээр ч тийм тэнгууд нь тэгэл гоё заагаал одоо манай эр чинь бас том болсон болохоор сая дүүгийн бэби ер нь жоохон хүүхдүүдэд амар дуртай тэгээд эренгүүт байгаа юм а гэж өчмөр санагдал юу дутайгаа юу авч өгч чадахгүй ээж нь юуг нь авч өгөөгүй ингэж ч юм тэгж яагаад
авч өгөх гээд идэг. За хүүхдүүдийнх рүү явуулъя да. Тий. Тиг нэр. Манад нэрээ 7 хоногт аюу мундаг соёлтой хүмүүжсэн. Соёлтой гэж. Сайн байна уу ээжээ, сайн байна уу аваа гэж юуслал хэлгэнэ шнэ. Тийм үү робот ч гэж. Аюу хөөрхнөр заяа. Тийм. За тэгвэл жич уулзаж бас тэгээд хаягийг аваад явуулъя. Өнөөдөр каргогоор яв. Одоо жишээлбэл нөгөө нэг хамгийн энгийн юу одоо хүүхдүүдэд байдаг. За хүүхд эмчэндээ гэдэг юм байдаг шүү дээ. Юу л гэхээр одоо хүнийд ч гэдэм айлын очихороо дураараа нэг аашилдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Манад ирчээд нэг 7 хоносны дараа бол тийм байхгүй болдог. Манай хүүхдүүд ер нь их амар jonголгоод байдаг ч гэдэм үү. Бүгдээрээ яг юу л мэддэг юм байна. Яг айлын хүүхдүүд аав ээжтэйгээ ирээд гэрт ингээд яг бүр сүйтгээ дангууд яг ингээд яг бол хатуу загин чаддгүй нэгтэй. Ой, минь дүү болоорой. Уг нь бол бүр баг алчих гэдэг. Ой болоорой. Тийм бас тэгэл дээрээс нь бид нэр бас л зааж өгчтэй л хүмүүжэн шүү дээ. Яг зөв шүү. Тийм учраас тэгээд тийм дүүнер ирнэ хагч хүүхдүүд. Тэгэл тэрийг нь гэхдээ ерөөсөө загиндаггүй. Би одоо яаж сургаад идэм мэдгүй. Ямар ч байсан манад ирчээд манай нөхөр тойрох нэг загиндаггүй харин ч юм ин авч өгөөл идэм. Тэгсэн ирнэл нэг шин надаас яагаад идэг. Бүр юм төлөвлөгөө зохиохгүй те. Хүүхдэн цаглахгүйтай дангууд нэг эхнэртэй гэсээр би аав ээжээс аваа гарч игээ те. Хоёлаа за хэдүүлээ түр манай машингийн гадна талыг үзээд гээгээ те. Тэр оронд эхнэр амжуулдаг. Яг тийм л өөрөө гүйцэтгэд юм байна л та. Тэгээд найз нөхдөд нь ч гэсэндээ нэг талаасаа нөгөө миний хүүхдтэй найзалж байгаа юм чи адилхан ингээ бас буруу соёл руу эсвэл мэдгүй юм бай зөндөө байгаа юм чинь заагаад өгчэй гэсэн үднээс айгүйх гэртээ өрөх дуртай байдаг. Маш их баярлалаа Наёко. Одоо тэгээ үргэлжлүүлээ дараагийн болон руу бас дуу харуулт руу орно шүү заяа. За. Орж ирээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Эргээд холбогдъё. За. Гэтэ яг хоёр нь аав ээжийн хувьд те өөрийнх нь хүүхд тэдний хүүхдүүдээс илүү сахилахгүйсэн ч илүү зөв харагддаг л та. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр бид яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хүлээн авч сонсож байна. Баярлалаа. Өчигдөр минь болон танд хүрэлээ. Бид өчигдөртөө баярлаж өнөөдрийг илүү сайхан болгохын төлөө зорж байна. Өнөөдөртөө илүү сайн байснаар маргаашийг илүү өнгөлөг болгохын төлөө хамтдаа хичээж байна. Ингээд бидэнтэй хамтайгаа сонсогчтанд баярлалаа. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тунгуудахгүй эргээд болцгаая. Тийм ээ. Ингээд өчигдрийн бүхэндээ талархаад Өнөөдрийг илүү сайхан болгоцгаая. баярлалаа. Өчигдөр минь Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Улаанбаатарын өглөөд иргэн ирлээ. Зүрхэн давалгаанд та бүхэн яг одоо нэгдэрэй гэж хүсэж байна. Зүрхэн давалгаанд нэгдээд бид эхний болонгийн дараагийн болонг эхлүүлж байна. Тий. Угсгаа тий. За сая бас бид нар бас нэлээд сайхан хоорондоо буу халцгаа те зүрхэн давлгаагаа явуулж амжсангүй те. Зүрхэн давалгаанд нэгдэрэй. За одоо яг бүгд хамтдаа зүрхэн давлгаанд нэгдэцгээ тэгээд зүрхээ болохлээр хаанаас илгээж байгаа бас гоё бичээ явчих. За мэдээж нөө мишн давлгаа зүрхэн давлгаанд бидэрт оролцсонгууд те. Бидэндээ оролцоорой. Тэ оролцоорой. Яг матч. За комментэд хөргий. Аяла нэгч бас миний ачгүйгийнхээ найз хүү Бадрал хаднаа хоёр маш хөөрхөн хөгжилтэй хүүхдүүд байдаг шүү. Би том хүүгийнхээ найз одоо харин том ач хүүгийнхээ найзуудтай найз болсон шүү гэж байгаа юм шиг байна. За тэгээ өглөөний мэндийг манайхан орж ирж байна хараараасаа. Ядамсрын туяагийн комментиг би хүргэчихье гэж бодоод дээшээ нэлээ хайлаа л да. Нэг хөөрхөн кейс бичмээр санагдаад хайр хүрээд гар захнаад байна. Уржигдэр гандан гарч наран сургуулийнхаа 12-ын А ангийнхандаа ном бичүүлээд булхан жилтнүүдийнхээ жанраасыг бурхандаа залбираад дотор нь хүрд эргүүлээд явж яваа. Урд яваа. Ешийн материал барьсан 2 хүү хүрд эргүүлээд явах юм. Араас нь эргүүлж яваа би хүрдэнд хурууж хүрхийн аргагүй хурдтай хүчтэй эргэж яв. Нөгөө 2 хүүд би миний дүүж басрахгүй
800 за бааргүй 800 авчих чинь 0 ирж хүч гэд хэллээ. Тэгсэн баярлаж байна гэж жигтэйхэн. Тэр хүртнүүд баг хоногноос гарч сугарх нэ баг гинэ. Ёстой хөөхөө хоёрхоо байсан. Гантанд хаасаагүй хулган жилтэнгүүд төгсөгчд байсан. Хайр хүрхэм зураглал нүдэнд хоногшсон байна гинэ. Тэгэл тэрийгэ барайл тэгэл хүрд эргүүлээд явуулсан биз. Тэгээ 800 анаа авсан бахаа. Хүчтэй хордон эргүүлвэл те жоохон өндөр оноо авч магадгүй гэж санагдал те. Харин яг тиймэрхүү үйлдэл болсон байна штэ. За ингээд анхаар мотор эхэлсэн. Анхаар моторын өнөөдөр модератор чинь би яахгүй юу? Тэгээ өнөөдрийн ямар кино байгаа бол гэж бодож байна. Бодож байна. Тий, одоо нөгөө нэг анхаар мотор гэд булан мань яг хэлэх гэж байна тийм ээ. Бийгүй ямар кино байгаа байх гэж бодож ийн гэж очроос сууж штэ. За би шоу хэлчих юм уу? Харсан юм уу? Харлгүй яах юм. Харсан юм уу? За тэгвэл ийм юм аа. Анхаар мотор булан дээр бид нэг киноны нэг хэсгийг нь эхлээд авдیں۔ За. Нэг цөөхөн минутын ч юм уу те хэсгийг нь аваад эсвэл секундын хийж болно шүү дээ. Хэд секундын. Тухайн хэсэгт нь тэр нь мэдээж алдартай хэсгийг авалдаа. Тухайн хэсэгт нь дуу оруулалт хийдэг. За дараа нь болохоор нөгөөдгөн дээрээ сэдв өгөөд хөгжилтэйгээр хамтран хөтлөгчөө дуу оруулахыг хүсдэг. Тэгээ энэ мэтчлэн хөгжилтэй маягаар явж байгаад бид тухайн киногоо бол хоорондоо ярилцдаг. Тухайн кинон дээр гардаг үйл явдал тэгээ дээрээс нь түүнээс юуг нь бас авах уу, юуг нь хаях уу те. Энэ талаар хэдүүлээ ярих бол бид нар нэг юм контент гэдэг нэг үндсэр болон дээрээ бид нар контент бас ямар байх хэвээр тэрний үндсийг ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр ер нь бид нар бас кино гэдэг зүйлийг бол байнга өдөр шөнөгүй үцэцгээдэг. Тэгэхээр энэ киноноос за энийг нь авч болох юм бол энийг ер нь ялгаж салгах юм чадвар суралцж байгаа юм уу да орог тийм ээ. Зөв. За одоо ингэ шүү. Өнөөдрийн кино болохоор шүү дээ тий. Найруулагч маань ийм томор өгөх юм уу, жижигнэр өгч юм уу? Яах юм бэ? Томор л хийсэн дэр шүү дээ. Тэгвэл үзэгчд минь сонсогчд минь харагдахгүй шүү дээ. Сонсогчдод угаасаа харагдахгүй л тий. Харин тийм ээ. Манай яг лайв стримээр үзэж байгаа үзэгчд минь одоо тий. Яг лайв дундаасаа тасарч байдаг гэж бас айхгүй. Эн чин айгүй том кино байхгүй юу? Тэгээ копирайт авчих үү гэдэг айдас бас энэхүү энд өчүүхэн зүрхэнд минь цаана буглаастаа л байна. Чиж өчүүхэн зүрхэхгүй баха. Чиж том зүрхтэй эмхтэй дээ. Тэ том зүрхтэй эмхтэй шүү. За энэ киноны өмнө ингэж ярихлаар би бас сандраад иш шүү. За одоо ингээд хамтдаа кинога дүрсийг үзцгээе. Сэдвээ батцсан байгаа штэ. Буцаад ирээч. Буцаад ирээч. Маш. Энэ хавьд хүн байна уу? Хин нэг намайг сонсч байвал дуграарай. Энд хүн алгаа. Пөөч чи амар англи хэлтэй юм бэ? За. Буцаад ирээч. Амар. Буцаад ирээч. Би үргэлж чанд хайртай болно. Би амьд үлдэх болно. Энэ үргэлж. Чи хүн нас орж ах чинь үү? За уучлаарай. За яг хүн нас орж ах чинь. Чи болоочтой инээж минийгээд за энэ өөр юм нот. Агангүйдээ явуулж уулж. Би бүр харалтаа. Чи ер нь нэг инээгээд явуулах мэдхээр юм биш шүү бас те. Инээж байгаад бас явуулж гар мэдхээр манай заяач бас том зүрхтэй үнстэй. Үнэхээр том зүрхтэй. Шоо шидэж штэ жааш нэг. Яг зөв.
За энэ хэсэг дээр Аха. дуу оруулалтыг хийх байхгүй заяа. За, надад ч одоо эвгүй Сая мэн. болохоор нэх олон үг хэлэхгүй байгаа зү. Тий. Тэгээ би бүр албаар ингээд сонсогдгоо ингээд сонсож байгаарэ гэж жагаад ингээд ихний хэсгийг ингээд очиж сонсгож байгаа байхгүй. Тэгээ энэ мэдээж бид болвол 1997 онд дэлгэцнээ үзэгчдийн хүртэл болж байсан Титаник гэдэг энэ гайхамшигтай киноны хамгийн оргил гэж хэлэхэд бас хайшиг чинь те. Гэхдээ оргил хэсгүүдийг нэг яг ингээд нөгөө нэг санал биш хаалган дээр ингээд Rose тогтцсон байдэн штэ. Тогтцсон байж байгаа харин Jack болохоор зүгээр гараараа тогтцсон байсан. Харамсалтай нь хөлдчихсөн байна. Гэтэл тэнд аврахаар ингээд зав ирчээд байдаг. Яах вэ ийхүү дээрээ тулж байгаа гэсэн үг байхгүй. Яг тэр хэм мөчийн дуу оруулалтыг хамтдаа одоо маш хөгжилтэйгээр сонирхолтойгоор очоогоор оруулъя. Одоо эхлээд түүхийн явах юм уу? Эхлээд дууг нь оруулалт Эхлээд дууг нь оруулъя. Би саяны киноноос нэг л юм ойлголоо заяа. За. Манай ихнэр ингээ гол ус далаа малаатай газар явахдаа байнга нэг хаалга авч яваад гэдгийг одоо ойлгодог. Ийм үчтэй би. За. За энэ бол тоглоом байлаа шүү дээ. За түрүү өнгөрсөн удаагийн нэг нэвтрүүлэг дээр тэгсэн байсан шүү дээ. Үгүй нэвтрүүлэг дээр биш юм байна. Очроогийн яг нэг комедигийнхэн дооронд тэгсэн байсан баха. Эхнэрээрээ тоглох юм бол миний алдас олон шүү гэсэн нэг тийм комент байсан. Тий яг хөө тэг хүмүүс ингэдэг байхгүй. Эхнэрээрээ тоглоо тэнги минги гэдэг байхгүй. Гэтэл яг эхнэр өөрөө миний энийг яриг өөрөө хэлж өгдөг байхгүй. Чи миний энийг яриг өөрөө хэлж өгöd байна шүү дээ. Тэгээ би одоо яах юм бэ? Тэгэхээр одоо тэрийг ашиглахаас өөр аргагүй. Ашиглахаас өөр аргагүй шүү дээ. За одоо яг саяны хэсэг дээр би очроод бас сэдв үгүй. За тэр сэдвийн дагуу явах юм уу? За. Тийм, тэр сэдвийн дагуу явъя. Тэр ер нь бол эмэгтэй хүний эмэгтэй хүн дээр бол дуу оруулах гэдэг гэсэн үг шүү дээ. Тийм байна тий. Тийм байна. Энэ хоёр маань одоо эрэгтэй хүнийхээ хоолоогоор оруулчихъя тий. Яах юм бэ? Эмэгтэй хүний хоолоогоор ингээ ярихаар чишэл тэнэг. Зүгээр яах вэ? Тэр бол чиний сонголт байхгүй заяа. Айгу жоохон манай сонсогчдод жоохон кринж. Хоёул өнөөдөр бас англиар уцаас шиг ярьж. Ер нь өөр англи хэлтэй хүн энд хэрэггүй юм байна гэхгүй тий. Өөр англи хэлтэй хүн маргааш нөгөөдрөөс ирээд хэрэггүй байна. За одоо ингийн сэдвээр нь юу гэж өгж байгаа вэ гэхээр ингээд нэг энэ хоёр халаарээ үр тавиад зүгтцсан байхгүй юу? Үр тавиад зүгтцсан. Тий, үр тавиад зүгтцсан заяа. За. Цаанаас нь завтаа ирж байгаа хүн байгаа штэ. Тэр нь болохоор энэ хоёрыг хайж байгаа хүн шүү заяа. Тэгэхээр чи одоо бас давхар дуу оруулна л гэсэн үг штэ. Цаанаас нь нөгөө үр тавиад зүгтцсан амттыг хайж байгаа. За, үр тавиад зүгтцсан тэгэнгүүтээ ингээд гол мөсөн дээр яг байгаа нь бол тодорхой шүү дээ. Тийм мөсөн дээр байгаа нь тодорхой. Гэхдээ тэр сүүлд нас ингээд Джекийг ингээд гарын тавиад явуулж байгаа шүү дээ. Тэр гэхдээ бас ингээд үхэж байгаа биш шүү заяа. Гүй үгс юм бэ байгаа бодит байдлаар нь яах төсөөлөхгүй бол болохгүй шүү дээ. Тэгээд байж болно шүү дээ тэр дотор чинь бас. Үхээгүйгээр ашигласан байж болох. Үхээгүй байсан ч болно. Ямар ч үхүүлэхгүй шүү заяа. За ингээд хамтдаа очроогийн дуу оруулалт. Шууд импресацаар явъя зүгээр бодож бодохгүй. Энэ бол Титаник кинон дээр хулгай хийсэн хоёрын талаар гардаг энэ хэсэг дээр хамтдаа дуу оруулъя. Өр тавьсан юм уу те? Өр тавьсан те зугтаж байгаа. Хөөе, яваарай. Джек. Нүдэ ханаад. Бити сэрээрээ Джек. Бити сэрээрээ. Яаж исэн ч бити сэрээрээ Джек. Бити сэрээр. Битээр одоо энэ өрөө дарчих юм бол даран ч гэжтэй угаасаа дарч чадахгүй хоёлаа цухтагаал ингээл зовоо явж штэ. Яна биднэрт мөнгө зээлүүлсэн хүмүүс явж байна. Нүдэ нараа Джек. Би бас нүдэ ханлаа. Хоёлаа зөвхөн унтж байгаа дүр үзүүлээ. Эсвэл үхсэн юм шиг дүр үзүүлээ. Бити сэрээрээ. Чи өөр яаж дуу оруулах юм бэ нэ гэж ахаа за. За би ер нь таарад байна. За. Нааша буцаад ирээрээ. Бид нэр нь энд байна өө. Бид нарыг бариад яваарай. Энд хөлдөж өгөх гээд байгаа учраас бид нар ирж аваарай. Хүн дуурсан уу? Хинбэ? Энд байна.
За энэ юу нэг явахгүй байна энэ би бүр нэг өнөөдөр яг нэг юм тархины импульс гарахгүй байна. Уг нь айгүй гоё юм ингээд гинт тархинд орж иржсэн чинь нэг л явахгүй болчлоо. Гэхдээ энэ зүгээр ингэх байхгүй. Нүдэн ханаад манад ихгүй энэ Джек нь яг үхлэхээр эхний хэсэг дээр ч айгүй гоё болсон шүү дээ. Гайгүй. Энэ Джек үхлэхээр үхэж нэг нөхцлөөрөө л явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болгоо нүдэн ханаараа унтаараа мундар гэхлээр Джекийг өхүүлмээргүй байна. Гэхдээ энэ Джек ч тэгэл эн чинь үхчих хэвээр. Одоо шинэ ингэж дуу оруулж болох байхгүй. Одоо энэ Джек одоо те Джек чи ганцаараа надад өр зээл үлдээгээд ингээ явах гэдэг юм. Байж л таа ч юм уу те. Яг юм багхгүй. Тэгснэ битэр тэгээд ингээ өр зээлнээсээ ингээ цухтаад те. Энд бүр хөлдөж өглөө штэ. Чи сэрэлтэй гэж тэгжсэн аа. За энэ хүмүүстэй штэ. Би энд байна. Чичиг яваа гэдэг дүлгээ шууд зориуд явуулж бол. Шууд игийн бодитоор нь байвлаас араа зүгээр. Бодитоор нь болголоо. Яах тэгээд яах. За өөр манайхаа за сонсогчдоос яг энэ дээр өр тавиад те энэ хоёр яг ингээ хөлдөж Джек нь ингээ хөлдөөд ингээ усан живж байгаа. Яг энэ нөхцөл байдал дээр нь ямар дуу оруулалт хийх үү те? Дуу оруулах юм байна. За байна уу өглөөний минь? За хай. Одоо тэгэхээр энэ живж юу их хүндээ хөө? За живи гэхдээ за санийхт нэр өөр за яах вэ муухай юм да те. Орой. Өөрөөсөө орохоос за муухай юм да за яах вэ? Муу юртэй юм за. Яа. За өөрөө болоо балсарын аялалд явж байгаад хөлдөж өгөх юм уу? Яах. Өрн баригдаад хөлдөж өгөх үү? Балсарын аялалд явж байгаад хөлдөж өгөх. Ингээл та зээлийн аппликейшн аваад зөө аялалд явсан чинь тэгээд энд л цас ороод зөө. Тэгээд хөлдөж байгаа яг нэг зарим нэг хүмүүс та. Надад өөрөөсөө хоёр л боломж байна. Балсарын аялалд явж байгаад хөлдөж өгөх үү? Өрн баригдаад хөлдөж өгөх үү? Яа, наач бас дарк сонсогдож шүү тийм ээ. Угаасаа хөлдөж өгч байгаа шүү. Харин тийм ээ. Угаасаа энэ сцен юм. Шууд нэг нь л хилжихтэй тэгэхгүй л. За юу яа? Сая энэ очроо нэг худлаа өнөн бас нэг зээл өрөнд баригдсан юм чи басарын аялалд яваа идэхөө. Чамд дүрс нь харагдаж байгаа юу? Харагдахгүй шүү. Харагдахгүй юм те. Яг нь төсөөлөл одоо сая 2 удаа харсан болохоор. Бас 2 удаа харсан. Манай энэ ч явна шүү. Чанга шүү. За. Найко ч аюустай юм билээ. Дүрс явлаа. Эхэллээ. 3 2 1 Би хүлдэж өглөө штэ. Пил хүн хилээд ах чинь яах гэж антрагтад явсан. Бааны явна гээгүй. Пил чи над усандаа үгснээ хийдэг байгаа байх. Би хүлдэж өгөх гэдэг нь. Пил. Хомбано. Пил. Би өгөхгүй шүү. Яаж үтсэн чи илүүх. Би бол өгөхгүй шүү. Били антрагтад иш баали байсан биттэй. Яагаад сочгүй. Охлэштэй дурака. Хомбано. Inni näs болсон. Били. Хомбано. Чи явдгаараа өөрөө яв. Чи тэр чигтээ живэр чамаас тусан дурак. Би л авахгүй. Онго зарагдсан шүү. Зав харагдсан шүү. Хомбано. Намайг авчгаа. Гомжид. Бис. Хомбано. Онгоцсон дээрээс орилж байна. Ой, энэ хомбано. Энийг мэвэл дугнаарай. Би бэштэй би Майк. За одоо Джекийг түлхэж явууллаа. Чамаас осохч нэ. Ингээд аюуштай антрагтид төвлөрөө. Яа. Дүрсийг харахгүй ч чамаа хогч нэг. Яа, амар таарлаа нөхгүй бүр. Яг хараагүй чиж бүр ямар гоё тааруулж байна. Хөш тэр хамгийн ихэнд хэлдэг үг нь бас амар бэстэй л шүү дээ. Энэ нэг араас нэг би хөлдөж өгөх гээд тань. Тэр
чиний нөгөө нэг юм амьсгаа авч байгаа юм чинь бас нэг яг нэг вайли дээр байгаа юм шиг амьсгалаад байгаа байхгүй. Байд ихсэн бүртлээ гэдэг. Тэгээ хамгийн амар нь тэгээд байгаа сте. Би энд байна, ноёко энд байна. Тэгээд тоягчаас ажигласан байсан. Би бас энэ дээр бичсэн. Би өхгүй шүү. Чи л өөх. Гэхдээ яг үндэ хотлоо амаараа би ингэдэг болохоос яг амьдрал дээр би урдан гарчих юм шиг үлээ. Тийм үү. Хаалган дээр нөхрөө хөвтөлгөө. Би яа та гэдэг. Зай гай. Ноёколыг чадчих шүү те бас. Ноёкоос супер. Thank you. Ер нь цаашдаа кино минут өөрөө тоглол орг болохоор байна те. Гэтэ яг нэг ийм сцен дээр те би хөлдөж өгөх гээд. Чи өөрөө. За баярлалаа. Үнэхээр биднийг баясгаж чадлаа те хамгийн сүүлд хогчин гэдэг үлгээ явуулж идэг. Хогчин чамаас уснаа. Хогчин чамаас уучраад хамтрагтид та үүр дүүлчих гэж байгаа шүү дээ. Арай нэрэ ноёко. Гэхдээ саний ноёког ярьж байгааг сонсон чи надад нэг юм санаанд орчлоо. Зүгээр нэг ингээл нэг юм кино үзчихсэн байхгүй. Эхнэр ихтер олон жилийн өмнө зүгээр хэдэн жилийн өмнө тэгээд нэг тэрэн дээр ингээл эхнэр нөхөр хоёр ингээд нэг нь ингээд нас орж байгаа байхгүй. Тэгсэн чи үгүй би төрүүлж одоо нөө тэрэн дээр ингэж байгаа байхгүй. Би төрүүлж явна чи үлд гэ тэ. Би төрүүлж явна чи үлд гэдэг нэг юм хандлагатай харилцаа яваадсан байхгүй. Эсцэн. Би төрөл явна чи үлдээ гэ тэ. Нэг нэг амьд үлдэх гэдэг штэ. Тэгээ би зүгээр тэгээ дуусны дараа эхнэрлөгөө нэг хараад тэгжсэн байхгүй. Харин ер нь амьдрал дээр ер нь хин дөрүүлээд одоо явуул зүгээр гэж бодчих юм шиг. Оо чи. Яг тэр санаад ордог байсан. Чи юу? Манай яг энэ төрүүлж явах мах дээр ч гэдэг манайх гэртээ ярьж л байсан юм байна. Өмнө ярьжсэн юм уу? Өмнө ярьжсэн юм байна. Төрүүлж явах уу, чи явах уу, би явах уу гэдэг дээр ярьж хэлсэн юм байна. Яг уг нь бол эхэндээ ингэжсэн юм. За би төрүүлээд явъя, чи төрүүлээд яв гэд ингэж ярьжсэн. Сүүлд нь би ганцаараа үлдэж чадахгүй юм байна. Яшиг ганцаараа үлдэж яхаар баг би өөрөө төрүүлээ явчих гэдэг дээр тулж байсан баг шүү. Яриа. Тий. Ганцаараа лай өгтөгчгүй, үрждэгчгүй гэдэг. Тэгээд яриа явчих шиг шүү. За одоо тэгэхээр хідүүлээ Титаник киноныхын талаар ярилцъя. За тэгээ. Титаник киноны талаар мэдгүй хүн ер нь ховор байх гэж бодож байна. Мэдээж нөгөө нэг түүхэн киноноос улбаалаад энэ кино маань бүтэж байсан. Найруулагч маань энэ олон зургуудыг бас үзүүлээд явж байхаа гэж бодож чинь ярьж байгаа хооронд энэ одоо гаргаж ирж байгаа зураг нь эхлээд киноны постерыг нэг харуулчих. Ганцаархнаа өөр тод өнгөтэй байгаа. Киноны постерыг харчи. Яг энэ киноны талаар хэдүүлээ дөнгөж сая нэг жижигхэн дуу оруулалт хийлээ шүү дээ. 1997 онд анх үзэгчдийн хүртэл болж байсан. Тэгэхээр дараа жил 30 нас хүрэх гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Титаник кино дэлгэцэнд гараад 30 нас хүрэх гэж байгаа гэсэн үг юм. За энэ Оскарын шагналуудыг дурдах юм бол шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг киноны дуу, шилдэг хөгжим, шилдэг зураглаач, шилдэг дүрсний эффект, шилдэг дууны эффект, шилдэг дуу бичлэг, шилдэг эвлүүлэг, шилдэг хувцас цагур, шилдэг зураач гэсэн нийтдээ 11 шагналыг Оскараас авч ирсэн юм байна. Ийм гайхамшигтай бүтээл гэсэн. За одоо харин дараагийн үзүүлэх гэж байгаа зурагнууд гэх юм бол дандаа тухайн үеийн бодит зурагнуудыг та бүхэнд үзүүлэх гэж байгаа гэсэн үг шүү. За би ингээд өмнөх зүйлүүдийг нь ярмаар байгаа авчиг ерөнхийдөө л хүмүүс мэдж байгаа. Харин сонирхолтой хідэн баримтуудыг цоглуулсныг хүргэе заяа. 1912 оны 4-р сарын 15-нд Титаник хөлөг онгоц олвол живжсэн. Нийтдээ 1334 зорчигч 899 багийн гишүүнээс 1517 энэхүү ослоор бол амь өргөдөж байсан юм байна. Тухайн үед хамгийн том осолт бол тооцогдчихсэн. За тэгээд мөсөн уултаа мөргөлдөн сүнсэн Титаник хөлгийн тухай олон домог яриа байдаг. Харин бид сонирхолтой гимээр нэг яриануудыг ингэж төвөрлөн авч хүргэж байгаа гэсэн үг шүү. Заяа. Титаникийн тухай анхны кино Ослоос 1 сарын дараа гарсан. Кино анхны кино 1912 оны 4-р сарын 15-нд тосол гарч ирсэн биз дээ. 1912 оны 5-р сард нь яг энэ Ослоос нь улбаалаад кино нь гарч ирсэн гэсэн үг. Тэгээд гол дүрд нь Ослоос амьд үлдсэн жүжигчин эмэгтэй тоглож байсан гэсэн үг. Тэр кино нь одоо байдаг юм болов? Одоо энэ зарлалын самбар байгаа тэр доор. Тэр кино нь гэхдээ яг нөгөө юу мөн дээр урын самаан биш нөгөө талд нь урын самаанд нь одоо юу гэдэг юм байж мэсэн ч гэж магадгүй л дээ. Энэ бол одоо нэг Джек Розе
хоёртой кино нь бол биш юм бэ шүү дээ энэ чинь. Энд чинь дараа нь гарсан гэсэн үг байхгүй. Нэг сарын дараа хөлөг онгоц живсний дараа нэг сарын дараа одоо энэ Титаникийн талаар гарч байгаа бүхэл бүтэн зарлалын самбар нэ штэ кино гарч байгаа шүү гэдэг 5 сарын 14-нд гарсан биш үү? Тийм ээ. За тухайн оныхын яг 5 сарын 14 гарч. Шоо тэгээ сарын дотор ингээ кино бүтээчдэг те бас. Бас л тухайн үед чи бас яг технологи бас актер бүр хөгжөөгөл байсан байж таараа штэ. Тийм штэ. Тэгсэн чинь ингээл газ ингээл тэр үед ч гэсэн бас хүмүүс бас сенсацийг бас ашиглах гэсэн нэг ашигладаг л байсан гэсэн үг байгаа даахгүй. Гол буюу Роусын дүрд нь тухайн Титаникаас амьд үлдсэн эмэгтэй гол дүрд нь тоглож исэн юм бэлээ. За тэгээ дээрэс нь одоо энэ бас их сонин нь Хойд Солонгосын удирдагч Ким Ирсийн Титаник живсэн өдөр төрсөн. Оо тийм үү. Наа чи биш ээ, наа чи Япон хүн байд. Би угаасаа зургийг татаж авчирсангүй. Яг 1912 оны 4-р сарын 15-нд Ким Ир Сен төрсөн юм бэлээ. Оо тийм үү. Тийм бэлээ. Хүмүүсийг яг сүрхэд те. Сүрхэд. Тэрнгүүр амар бахархаж ярьдаг байсан гэсэн. Сүрэлтэй би зэрэгцсэн шүү дээ. Тийм. Бахархаж ярьдаг байсан гэсэн заяа. За цаашлаад хөлөг дотор 12 нохой байснаас ердөө 3 амьд үлдсэн. За хөлөг дотор байсан нохоонуудын нэг нь энд зураг нь байгаа. Тэр доор байна. Хөө тийм үү. Тэг хөлөг дотор байсан нохоо гэсэн. Энэ бас нэлээд дээдсийн нохоо байна л да. Дээгүүр зиндааны нохоо л гэсэн үг шүү. Ер нь бол за онгоцны сэгийг Ослоос 73 жилийн дараа л илрүүлсэн. 73 жилийн 73 жилийн дараа. Осол баснаас хойш 73 жилийн дараа гэсэн үг. Яг тухайн үед ч нөө технологи төр хөгжөөгөө. Тэгээд нөө нэг юм хайж майх шууд юм байгаагүй л их л та. Тэгээд боломжгүй байсан бас. Сүүлд яг ингэж нээсэн байна тийм. За тэгээд одоо гол дүрийн жүжигчин байгаа штэ Кейт Уинслет байгаа. Роусын дүрийг бүтээсэн. Энэ жүжигчин маань одоо гэхэр нь киноныхын дууг сонсч чаддгүй гинэ. Вива гэдэг дуу юу? Ямар зүгээр яг аялсан юм. Гэхдээ нөө яваад байдаг тийм. Ингээд копирайт авах гэдэг учраас би үгийг хэлж болохгүй нэг гэж тийм. Зүгээр аялгүй. Вива гэдэг бүр сүлдээ аялжгүй болчихлоо. За сонсогчдоо манай очроо бол нөгөө Facebook дээр дүрсэн дээр копирайт дуун дээрээс копирайт авах гэдэг учраас үгийг хэлж болохгүй. Аяыг нь дахиад нэг явъя. Вива. Энэ бүр сүлдээ аялгүй болчихлоо. Би өөрөө копирайт авчлаа. Энэ дууга одоо ч гэсэндээ сонсож чаддгүй гинэ. Сонсохоор ингээд чичрээд ингээд айгаад эхэлдэг учраас ингээд тухгүй байдаг гинэ. Тэгээд ингээд өөрөө бодож штэ. Жүжигчин үү? Жүжигчин нь Роусын дүрд тоглосон Кейт. Жүжигчин тэгээд бас юунаас гарч чадахгүй л байна л да. Тийм, нэг эвгүй нэг трама мараматай л асан. Тэр кинонд тоглож байхад хөл гар мараа гэмтээгээд бас л асуудалтай байсан. Гэхдээ ер нь ингэж байгаа штэ нөө Монголд бас тэр болсон штэ тэр ямар кино вэ? Тэрэн дээр нөгөө нэг юм хоёр хос бэхэн зүрх. Тий. Би Монгол нөө бэхэн зүрх кино үзсэн байхгүй. Тэр айгуу гоё кино байсан. Тэрэн дээр ингээд тоглодог нэг залуу жүжигчин байдаг юм а. Залуу Сумьяв хэм блэ. Тэр залуу нөгөө нэг яг хамгийн сүүл дээр найз өхөндөө хамгийн сүүл шоронд ороод ингээд найз өхөнд салаад ингээд уйлаад. Тэнгүүдээ тэрний дараагийнх нь нөгөө нэг арын юуных нь зураг бичлэг байсан байхгүй. Тэгээ тэр юундээ орцсон. Тэрнээсээ гарч чадахгүй бүр уйлаад нөгөө тэрж өрөөд нөгөө бусд нь ингээд тэрж өрж байгаа тийм юу гарч байгаа. Тэгэхээр нөгөө жүжигчд яг жинкнээсээ жүжиглэхийн тулд бас жүжигэндээ бүр ордог юм билээ. Үгүй тэхэл ах. Тэгээ тэрнээсээ гарч чадахгүй тийм. Тийм мэдрэмжээ ингээ гаргаж ирж ижил болдог л ах л та. За тэгэнгүүт цаашлаа дараагийнх нь юу вэ гэхээр Титаникийг сүнөөсөн мөсөн уул нь 2000 жилийн өмнө далаад хөвж эхэлсэн байдаг гинэ. Юу нь хөвсөн гинэ? Титаникийг одоо сүнөөсөн мөсөн уул байгаа штэ. Тий. Тэр чинь 2000 жилийн өмнөөс далаад хөвж эхэлсэн гинэ. Дахиад буцаж гарч ирж байгаа юм уу? Үгүй ээ. Тэр чинь одоо зүгээр ингээд байрнаасаа хөдөлчихгүй юу? Тэгээ хөвөөд ийн гэсэн үг байхгүй. Живснээс хойш гэсэн үг үү? Хойш гэсэн үг байхгүй тэр чинь. Үгүй юу нэ Титаник хөлөг онгоц живснээс хойш биш. Яа. За. Та зэрэг унтахгүй шүү. 1912 онд. 1912 онд Титаник хөлөг живчээд байгаа штэ. Тэрнээс өмнө гэсэн үг заяа. 2000 жилийн өмнөөс эхлээд ингээд тухайн газраа ингэж хөвж исэн гэсэн үг байхгүй. 2000 жил оршин тогтносон тэр мөсөн уулыг мөргөж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд хөлгийн 30 механикаас нэгэн ч амьд үлдээгүй гинэ. Бүгд яг хөлөг дотроо эцсийн мөч хүртлээ ингээд ажиллаж өнгөрөөсөн гэсэн үг. Тэр нөгөө хөлөг онгоцны стапууд гэсэн үг шүү дээ. Тэгээ дээрээс нь бас одоо ч гэсэндээ ярьд юм байна. Тэр үед хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөх магадлал нь одоо үеийнхээс ч маш бага байсан гинэ. Одоо үед мөсөн уултай мөргөлдөх магадлал өндөр гэж үздэг юм байна шүү дээ.
Гэтэл тэр үед мөсөн уулдаа мөргөлдөх магадлал бага байсан гэж үздэг. Мөсөн уулууд их маш бага байсан. Одоо болохоор нөө их чигсэн бас нэг хяналтын самбар ер нь бүх амар юм нийт болцлоо. За тэгээд аврах завинд нийт зорчигчдын тал хувь нь багтаж суух боломжтой байсан ч ердөө 30% л сууж байсан. Тэгээ энэ бол угаасаа кинон дээр ч гэсэндээ гардаг шүү дээ. Зарим аврах завнууд чинь зүгээр баг хоосон ганц 2 хүнтэй 4 5 хүнтэй ч гэдэг юм 10 хүнтэй ч гэдэг юм уу цөөхөн хүнтэй хүнээ дүүрэхгүйгээр ингээ явж исэн тохиолдлууд айгүй их байгаад идэг. Зарим нь ингээ хайчлаа шууд гац ерөө далаараа унгаацсан тохиолдлууд ч гэсэндээ байдаг шүү дээ. Тэгээд уг нь бол 50% багтах хэрэгтэй байсан боловч ердөө 30%-ыг нь л багтаагаад суулгаад яваад амжсан байд юм байна. За хурмын балсараа тэмдэглэхээр нөгөө нэг Нойкото ижлэхээ явж исэн хүмүүс гэх юм бол 13 хоос Титаникт сууж исэн гинэ. Хурмын балсараа тэмдэглэх гээд. Тэгээ энд яг ингээ балсараа тэмдэглэх гээд явж исэн хоёр бодит хүнийхэн зургийг энэ дугуун дээр байгаа оруулж исэн зарлаар ингээд хайж исэн юм бэлээ. Дурсалтна гэдэг энэ хүний зургийг бас ингээ бийж дим бэлээ. Энэ хоёр хүн жишээлбэл Титаникийн ослоор өнгөрсөн. Балсараа тийм балсараа тэмдэглэж исэн юм бэлээ. Тэгээ хөлгийн хамгийн үнэтэй өрөө нь одоогийн ханшаар бодох юм бол $100,000 үнэтэй байсан гинэ. Одоогийн ханшаар бодож байгаа шүү. Одоогийн ханшаар хэрч би амар үнэтэй байсан шүү. Амар үнэтэй газ дээ. $100,000. Тий. Тэгээд тэр чин зарим нь бол баг гэр бүлээр явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ер нь тэр Титаник өлөг онгосноо нэг аюулгүй байдал бол баг нэлээд өндөр гэж тооцогдож ер нь үнэтэй байсан шүү дээ тий. За Ослоос амьд үлдсэн цорын ганц Япон хүнийг бусадтай хамт үхээгүй учраас хулчгар гээд бүр ингээ улсынх нь ад үзээд хөөгөө явуулаад бүр цөлж ийсэн гинэ. Түрүүний нөгөө Япон хүн гэдэг чинь тэр хүн байхгүй юу? Нэг ганц шиг Япон хүний зураг байгаадсэн шүү дээ. Тэр хүн малгайтай бүн өвшөө. Мөн доошоо байгаа. Түрүү найруулагч харуулах гэжсэн чи би наа чи Япон хүн гэ болиулчаагүй юу? Тэр хүн болохоор Ослоос амьд үлдсэн цорын ганц Япон хүн гинэ. Тэгээд бусдаагаа хамт амьд хүрэгдэг үчээстэй нэр аймаа хичээсэн бичээсэн гингүүтэй ад үзээд цөлцсөн гэж байгаа байхгүй. Бас цоглог байгааз. Амьд үлдсэн ч гэсэндээ амьдрах баталгаагүй. Юу болж байна вэ? Микрофоно идчихсэн. Чи юу сая? Тэ. Микрофоно идчихсэн шүү дээ. За, Титаникийн дөрвөн хэсэг тусгай тасалгаа усанд авсан ч гэсэн хөлөг живхгүй байх боломж олвол байсан ч тэр шин 6 хэсэг нь эвдэрсэн байсан учраас ингээд живсэн юм байна. Уг нь дөрвөн хэсэг нь эвдэрсэн бол ингээд живхгүй тэр оройно байж явах байсан гинэ. Тусламж иртэл дараагийн хөлөг онгоц иртэл. Гэхдээ 6 хэсэг нь эвдэрсэн учраас яа харахгүй. Тэгээ 2 цагийн дотор живсэн гэсэн үг байхгүй. Титаникаас өөр нэг ч том хөлөг онгоц түүхэндээ мөсөн уулдаа мөргөлдөж живж байгаагүй гинэ. Ерөөсө Титаник л тэр одоо тэгээд бүр тийм том далаад яаж ер нь мэдээгээд амжуулж аврагчд ирсэн юм бол тэр чинь энэ дамжуулах юм утас байсан шүү дээ. Нэг Морц юу гэлээ. Яг зөв. Тэргээр ингээд дамжуулаад холбоогоор дамжуулаад ингээд явж ирсэн баггүй. За, Титаник маш том байсан учраас 2 цаг 40 минутанд живсэн. Хэрвээ бүр жижиг түүнээс бага хэмжээний онгоц байсан бол 1 цаг бүр зарим нь 30 минутаас доор хугацаанд хурдан хугацаанд бол живэх магадaltaй байсан. Энэ болохоор асар том онгоц байгаа хэрнээ 2 цаг 40 минутанд живсэн гэж байгаа байхгүй. Живэх цаг нь. За мөсөн уулыг ажиглаж хараад чиглэлээ өөрчлөх хооронд ердөө 30 секунд өнгөрсөн. Гэтэ энэ 30 секундын хооронд л мөргөлдөө үүсээд үүнээс болоод дараагийн асуудлууд үүссэн гэсэн үг байхгүй. За тэгээ мөсөн зэрэглээ гарч ирээд бас гэрэл гялалзаад мөсөн уулыг ингээд далдлаад байсан гэдэг яриач гэсэндээ байсан юм байна. Үүнээс нь болоод асуудал үүссэн ч гэдэг юм байна. Тэгээ яагаад ийм тулцсан байхад ингээд харагдаж байгаа ингээд кинон дээр бол нөгөө нэг уг нь харах үүрэгтэй хоёр чин өөр хүмүүсийг харж агаад тэгээд алдсан байдаг штеп. Нилээн тулаад ирсэн хонь хардаг байхгүй. За тэгээд хөлгийн рестораны тоогооч хүүтэнд ам үлдэхийн тулд маш их арх ууснаа бол хожим нь амьд үлдчихэд ярьж исэн гинэ. Тэр хөлөгт тоогоочоор ажиллаж исэн хүн бол ямар ч амьд үлдчихсэн юм байна. 1997 он Титаник киноны зардал нь жинхэнэ Титаник хөлгөөсөө бүр асар өндөр байсан гинэ. Харин тийм бах те. Сүүлд нөгөө хийсэн. Одоо тэгэхээр тэр нөө 70 жилийн дараа хийсэн гэсэн үг кино. Тийм 1997 онд хийсэн гэсэн үг. Тэгэхээр юу 70 жил вэ? Титаник ч хэдэн онд живсэн гэлээ? Титаник ч болохоор 1912 онд байхгүй юу? Тэгэхээр бараг 70 жил байгаа те 78 жил. 80. Тэ. Тэгэхээр нөө Титаник нэг газраас усан дороосоо олдсон 70 гаруй жилийн дараа олдсон гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг олдсныхан дараа л
Яг тэр дүрсээр нь кино хийсэн баг. Тий. Одоо жишээлбэл нөгөө нэг кинон дээр ингээ гарч ирдэг дүрснүүд байдаг шүү дээ. Энэ за энэ далаа доогоор ингээл явж байгаа лайн нь тэд нар чинь нөгөө бодит дүрснүүд гэсэн үг байна. Харин тий. За тэгээд цаашлаад хөлөг онгоц живж яхад хөгжимчд хэдэн цагийн турш тоглосоор байдаг шүү дээ. Кинон дээр ч гэсэндээ байдаг. Энд чинь бас бодит явдал юм байна. Тухайн хөлөг дээр нээрнгээсээ ингээд хөгжмөө ингээд тоглоод үлддэг гэсэн үг байхгүй. Тэгээд бүгд амьд өөргөцсөн. За тэгээд хөлгийн дөрөв дэх янд нь голын зориулалттай агааржуулагч байсан. Гоёлын зориулалттай агааржуулагч байсан. Дөрөв дэх янд нь. Хамгийн сүүлийнх нь үү? Тий. За мэдгүй дөрөв дэх янд нь шүү. За тэгээд гоёлын зориулалттай зүгээр агааржуулагч байж таарсан юм байлээ шүү. Нэм гарагт банк хийдэг байсан завны дасгал сургуулийг хүчтэй салхи хөлөг онгоц хурдан явж байснаас болон цуцалж исэн учраас энийг яг нөгөө нэг ашиглаж чадах тийм хүн нь бага байсан гэсэн үг юм байна. За тэгээ хөлөг хит том байснаас нүүрс түлхэд 176 хүн хэрэгтэй байсан гинэ. Зөвхөн нүүрс түлхэд л 176 хүн хэрэгтэй байсан гэсэн үг. 176 нүүрс түлээд явж исэн гэсэн үг үү? Тий. Зөвхөн нүүрсээ түлээл ингээ явхад тэр дооронд бол 176 хүн ажиллаж исэн гэсэн үг байхгүй. За хамгийн сүүлийн сонирхолтой мэдээлэл нь гэвэл одоо энэ сонин байгаа. Түрүүн харууладсэн найруулагч маань за Титаник хөлөг маань өөрөө сонинтой байсан гинэ. За энэ өөрийнх нь сонин нь. За өөрийн гэсэн сонинтой тухайн сониныг нь үйлдвэрлээд тэгээд аялж явах хугацаанд тэр сонин нь үйлдвэрлэгдээд хүмүүс ингээ уншиж байсан гэсэн үг байхгүй. За энэ бол сонин нь шүү хараарай. Тийм байна тий. Энэ мэтчлэн Титаник кино болвол яг түүхэн кино. Тэгээд түүхэн киногаараа 85 оны дараа осол осноос хойш 85 жилийн дараа киног бол бүтээгээд гаргаж ирэхэд маш олон хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Тэгээд тухайн кино бол тухайн үедээ бүр ингээд бүүм хийж исэн. Одоо ч гэсэндээ хүмүүсээс үзэх дуртай байдаг. Нэлээд урт 2 цаг гарны кино. Тэгээд энэ кинон дээр төрөл бүрийн давхаргын үйлчлүүлэгчдэд усан онгоцонд байсан гэж үзээд хөлөг онгоцонд байсан гэж үзээд төрөл бүрээс нь гаргахыг бол найруулагч хичээсэж ирсэн юм байлээ. Зөвхөн баян чинэлэг амьдралыг биш доор нь хамгийн доод давхаргын хүмүүсийн амьдралыг ч гэсэндээ харуулахыг хүсэж ирсэн. Тэгээ тэр Титаник хөлөг онгоцонд суух гэж хэр их ингээд хүч чармаалт гаргаж ирснийг нь хүртэл харуулахыг энэ кинонд шингээхийг зорж исэн байна. Тиймээс ч деталь бүрэн тэгж янз янзын зүйлүүдийг харуулж ирсэн гэсэн үг. Сүүлд ингээд живхэд хүртэл хоёр хос ингээд тэврэлдээд дуустдаг, хүүхдүүдэд тэврээд ингээд дуустдаг, нөгөө гарч чадахгүйгээ мэдснээс хойш гих мэдчлээ маш олон үзэгдлүүдээс гардаг штеп. Энэ дундаас хамгийн одоо сэтгэлд буудаг Титаник киног ингээд за энэ л дээ гэдэг үзэгдэл юу вэ очроогийн хувьд? Энэ л дээ гэсэн үг үлээ. Үгүй энэ хэсэг нь л одоо гоё дооч гэдэг юм уу те? Гойдоо гэхэлэр би одоо яг сүүлийн хэсгийг нь энэ хэсэг гоё гэж хэлээр үзэх нь ч сайн шин. За. Мэдхгүй тэр юу гэж бодож байна? Ер нь бол хамгийн гоё хэсэг нь тэр нэг юуныхаа усан онгоцныхаа урд те хоёр гараа ингээд розыг гаргаатай ингээд араас нь барайл аян явдаг шүү дээ те. Виво гэлтэй аян ингээл. За би та бүхэн дахиж сануулъя тий. Копирайт авах гэдэг учраас үгийг нэлж болохгүй байна. Тэр л ер нь хамгийн гоё хэсэг л дээ. Ааха. Дахиад тэр найруулагч бүр артлын аяа фон аяа авч яагаад аяа чинь сонсох гээд шүү дээ. Үгүй яах юм бэ яах юм. Би бас ингээд яг ингээд роза шиг уртчих юм. Би өөрөө копирайт авах гээд байна те. Тэр хэсэг нь бол ер нь их гоё. Гэтэ яг энэ Гэтэ копирайт авчиад үе бас орж ирээд байгаа юм аа. Би зүгээр яг наад киног чинь ингээд дахиад одоо ингээд санахтаа зүгээр юм харж байгаа байхгүй. Тэнд маш олон хүмүүс ингээд сүрсэн биз дээ. Уг нь бол сүрх магадлал маш бага байсан те. Гэтэл тэр хариуцлагагүй үйлдэл байгаа. Жохон яг мэдээж хариуцлагагүй үйлдэл. Гэтэл гай газар доороос гэдэг юм чинь бас их сонин те. Дүлцэн модон. Тий одоо ингээд энэ бас өнгөрсөн 7 хоногтоос нэг ганц харсан юм байгаа шүү дээ. Одоо Венесуэл дээр гээл те ер нь газрууд амар их газар хөдлөөл. Тэгээ Европт ингээд дэлхийн дулаарл болоол те. Ер нь ингээд нэг юм байгалийн гам шиг. Байгалийн юм нэг сүрэл ер нь яг те ер нь хүн гэдэг чинь өөр айгүй өчүүхэн те. Маш сайн ингээд даруухан одоо байхгүй л ер нь болохгүй юм санагдаад байгаа юм да надад ер нь. Ер нь цаг үе ингээд араа жоохон хэцүү болоод байгаа юм шиг те. Тэггүй ер нь сонирн байгаа шүү. За манайхан бол яг ингээд юу вэ? Айл хэсгүүд нь санаанд ордог вэ гэдгээ бичиж заяа. Шүлсээ яаж хайдгийг зааж өгдөг хэсэг бас хөөхөн гинэ. Тэр хэсгийг ингээд оруулах гэсэн чинь очроо учир зүгөө өөдөөс шүлсээ хайд унах юм болоо гэж би оруулаагүй. Уг нь бол бичлэг нь бэлдсэн байсан юм. За тэгээд
Миний сэтгэлд хамгийн өртсөн хэсэг бол онгоцны ахмад гинэ. Онгоцны ахмад бас яг ингээл дотроо ингээл үлддэг штэ тий. Яг үнэн тий. Машин сан зогтөг гэсэн гинэ. Ноёко. Өөр хин бэ ди ноёкогоос. Тэгээд гарын давар тас гэлээ төсөө. Тэр хэсэг оруулах гэсэн чи бас нэг хүүгээд юм байлээ. Харин тий. Титаникийг ярьж байгаа мó өглөөний мэндээр Роза тэр хаалган дээр хоёулаа хөвдөх боломжтой байсан юм байлээ штэ гинэ. Тийм үү. Тэрийг баталсан гэсэн. Тийм үү. Хоёр хүн хөвдөх боломжтой гэдгийг нь бүр манайхан ч гэжтэй энэ дэлхийн хүмүүс бас их ажилтай завтай байгаа шүү те. Тэрийг нь ингээд хоёулаа хөвдөх боломжтой гэдгийг нь бүр жинкнээсээ баталсан юм байлээ. Тийм үү. Бас л муухай шүү те. Тэрийг баталсан дараа бас л те. Тэ. Гэтэ яг та тэр чин Розагаас болоогүй өөрөө Жек өөрөө гарахыг хүсээгүй ч юм бол яаж мэдж байгаа тийм үстэй. Хоёр талтай штэ. Хоёр хос орон дээрээ тэрвэрлдээд үлддэг хэсэг амар штэ гинэ. Харин тийм хоёр хос орон дээрээ тэрвэрлдээд үлддэг хэсэг амар. Тэгээд хүүхдүүдтэй үлгэр яриад дуустдаг хэсэг бас амар. Харин тийм. Энэ мэтчлэн хэсэг болгонуудыг нь ярих юм бол бас л зөвүүн кинонуудын нэг. Тэгээд өнөөдөр Титаник киноны талаар бид зохисгааны нэг хэсгийг авч дуу оруулалтыг хийлээ. Манай Ноёко бас суралцлаа. Айхтар дуу оруулалтыг хийлээ. Тэгээд дээрээс нь сонирхолтой баримтуудыг хамтдаа бас ярилцлаа. Тэгээд ер нь кино урлагаар дуу хөгжмөөр энэ урлаг уран сайхан байхгүй бол хүн хөгжинэ гэдэг бас л хэцүүх штэ тий. Тэгэхээр боломжтой бол бас цаг гаргаж кино үзэж байгаарэ. За тэгээд дээрээс нь урлаг уран сайханд дуртай байгаарэ. Би нэх өөрөө ингэж дурладгүймаа гэл ингэж идэг хүмүүс байдаг. Гэтэ урлаг уран сайхантай ойр байсан хүн илүү их амьдралын сайхан амтыг мэдрэх байхаа гэж бодож шүү. За зурдаг хэсэг нь бас гоё байсан. Тий, ер нь яг зурдаг хэсэг бол тухайн үед чи одоо би Титаник кино анх үзэж байхад яг нэг өсвөр насны жоохон бистэй. Ер нь яг би зүгээр бодож байгаа. Яг л зурдаг хэсэг тухайн үед бол хамгийн гоё л байсан л та тий. Би ер нь яагаад ингэж энэ Титаник киног ингэж гаргаж ирээ гэж ярьсан бодсон гэж өчтөр манай охин аавыгаа зурсан байхгүй юу? Аав нь ингээ хөвтчихсэн юм уу тэгээ? Нүцгэн нөө. Бишээ. Сажраа даах шиг юм чи. Үгүй чи тэгээд Титаник кино шиг зурсан гэхээр чи би балаараа дээсэн. Энд чи одоо тэгээд ингээд хилж ангууд аавыгаа яг ингээд Титаник кинон дээр гардаг шиг ингээд зурж ийн мурж ийн гэдэг ингээд хошгонохгүй юу? Тэгээд тэгэнгүүт нь яг тэр Титаник кино гэдэг бодол орж ирсэн байхгүй юу? Энэ ингээд заваараад байдаг шүү. Розатай танилцаагүй бол Жек мөрөөрөө л амьд үлдэх байсан юм шиг байна. Үнэ. За энэ юугээр яг ингэж төгсгөлөө хийе. Нэр Розатай танилцаагүй бол Жек яг ингээд өөрөө мөрөөрөө сайхан сэргэлэн амьд үлдчих байсан шүү. Ингээд өнөөдрийн Улаанбаатарын өглөө маань энд хүрээд жаргаж байна. Бидэнтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Радиогийн 1-р студид очроо заяа найруулагч Мис ажиллаа. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргаашийн тавлан цагтаа уулзлаа. Түр баяртай. Өөрийгөө хэлцгээе. За тэгээ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио